одоо энэ жил нэг өмнөний студент дуусчиход одоо миний хамгийн их найз. Тэргээр дамжаад одоо Ладно. Тэжгэрээс лава ихлүүлжтэй. Та жоохон хүмүүс орж ирж жоохон ихлээд шөөрлөд гэх. би чинь өгнөдөө тоон дээр нэг цэцлүүргээд мундаг юм ихлүүлчихэд мэдсэн цаашлаа. Тэгээд нэгэн сая гүйцэлдээ нэг 80-90% хүрчиж Монгол улстай яриа нотгорны хараа жоохон дэмжлэг өгсөн байна. Ерөнхийдөө нэг том бачиж үзсэн тийм. Тэгээд надад амарсан байна. Ам хөө хараа явсан бүлэг нь жидүүн арахгүй. За, эхлүүлсэн үү? Эхлүүлсэн одоо ойртол юм яаж За, тэгээ манайхан өнөөдөр үндэсний барилгуудаа уяжтай холбооноос сүүлийн өдрөж явуулж байгаа хээжтэй хэлжээ тэгээд тав өнөөдрөөс шинж очинтой одоо өвгөн ноёны нутгийн хүү Монгол Улс хурлын ийм одоо хүн гэсэн байгаа та бүхэн одоо бүгдээр таньж байгаа. За ингээд ерөнхийдөө одоо хэднүүдийн явуулж байгаа үзэл бодол нийт одоо малчин уяжтынхаа хэршгийг хамгаалж тэд бүхэндээ одоо тэд бүхнийхээ дуу хоолойг төл зүргийг гэсэн мөн хол ангууд байгаа бүхэлсүүдийг бас хоорондоо уулзуулж ингээд очирж энэ сэтгэлдээ хэлж энэ талаар үзэл бодлоо илэрхийлэх юм боломж олгож байгаа. Нөгөө талаар бол одоо үгүй үндэсний барууралдаа уяжтай холбоо үндэсний баяр наадмын хох хуулинд тодорхой хэмжээнд морины уралдааны өөрчлөлт орох гэдэг ингээд сүүлийн одоо 2-3 жил домтоос одоо хуралд сууж байгаа боловсролын гишүүн маань одоо дэлхийд хаач байдгүй спорт морийг одоо өндөр намаар нь ялгаж уралдана гэсэн нэг юм хууль одоо хуралдаар хатлуулах гэдэг ингээд ойшлогддог тэгээд дахиад одоо оруулдаг тэгээд яг энэ өвчин зовлонтой хүнд байгаа энэ цаг үед бас одоо энэ хурлаа маань ороогоор оруулах гэдэг ингээд байж байгаа. Тэгээд бас энэ нь бол одоо бас нийт ард түмний одоо малчин ард түмний Монгол ард түмний Монгол өвс хоёрын одоо эсрэг зүйл болох гэдэг байна гэсэн юм зүйл байна. Тийм учраас энэ дээр одоо бид бүхэн уяжтай хаан сандаа тэр тусмаа одоо хөдөөний уяжтын одоо гал ширээ уяжтай болооны тэр гүн та тийм. Тэгэхээр гал ширийн одоо уяжчад юу болж байгаа хөдөөний маань уяж юу болж байгаа нийт одоо малчин уяжтын үзэл бодлыг үндэсний морьуудаар хаваа яриад байна уу ярихгүй байна уу энэ талаас одоо өөрийг чинь өнөөдөр лайвд авсан байгаа. Тэгээд одоо өвгөн ноёныхаа хөтөн байгуулалтын тухай өвгөн ноёныхаа бий болгосон Монгол ард түмний тухай өнөөдөр бас нэгэн зүйл бол нэгэн сонин зүйл яригдж байгаа зүгээр мэдээ олон жилийн өмнө бичигдсэн баяр магнуу номон дээр өвгөн ноёны одоо байгалийн бүтээгдэхүүн цэвэр одоо хорон дахин одоо холбоотой байж байгаа Монгол аргагүй одоо байгалийн шалгарсан одоо бий болгосон юм а гэдэг ингээд гал шар одоо шугчлаа одоо Монгол аяа бүртгүүлсэн одоо шүү. Гэхдээ өнөөдөр одоо нэг байдлаар ард түмнийд хөөгдвөл өдөөний одоо хэдийдэн азаргыг оруулж ирж өвгөн ноён адуугаа өгчүүлсэн гэдэг ингээд яригддаг болсон. Тэгээ яг тэр нутгийн одоо уяжтай болгоны тэргүүний хувьд одоо та ард түмтэй ямар сан сэтгэлтэй хаваацаж тэрийнхээ удирдлагуудад бас дуу хоолойгоо ард хүрэх байхаа гэж бодож байна да. За ингээд сайхан үзгэж байна уу. За өнөөдөр гацаа авахгүй одоо энэ хэлцүүлэлт оролцох нэг юм бол би гэж өөрөө бодож байгаа. За би гэж чинь бүгдээ одоо цаашгүй оцсон хүн гэж ингэж би өөрөө тодорхойлж байна. Тэгээ яагаад гэвэл манай гажлын нэг хүмүүс шууд яриад л жижигээс эхлээд томоо хөтлийн адуугаар гэж ярьсан. Тэгээд би
бас нэлээд жилийн бухимд байсан түүхүүд энэ адуугийн чинь одоо зүгээр нь бий урчаагүй юм шүү. Эний чинь ард талд ард түмэн за тэр бидний дээдэлдэг тэр Чингисийн шууд бүхний ноён өгнө юм хөрвжөө гэдэг хүн бий болгосон шүү гэж тэр бухимд гэж нэг зүйлээр хэлжсэн түүх бас байдгийг. Гэхдээ багтах юм аа. Энэ том соёл бол одоо хашаанд байдаг. Очсон одоо нэг Монгол орны өнцөг улам бүрээс очсон миний найзууд байг хэлж идэг. Арай л өөр юм аа. Адуу харахгүй шүү дээ. Адуунда харьцаж байгаа асуудал нь ер нь танайхан ч одоо бүр нэг одоо манай улсын цаа шигтөржүүл хэлдэг шүү дээ. Бид чинь бөхтөө яаж одоо манаас юм яадаг вэ? Яг тэр үедээ адилхан танах адуугаараа одоо ерөөсөө ингээд бүр нэг ягсан тийм одоо нэг өвсөн тийм ингээд юу гэж хэлмээр юм баяр яг нөгөө бүхэн бүр өвтөөгөө харьцаад одоо адилхан монголчууд нөгөө монгол адуундаа хайртай идэлдэг тэр дотроос яг цөмөнд бас арай өөр яваад байна шүү дээ. Арай өөр тэр бид арангаа тий манай гişгээс нь одоо бас та чөөхөө сайхан гал шараас адуу аваад бацангил дайваа сайхан наатмыг чимэж тийм яг одоо монгол ороо жагшин барьж явдаг бас л нэг монгол сайхан ухааны хүн шүү дээ манай зам чи өөрөө. Тэгээд ингээ харж байхад бид өөрсдөө байхад ёстой зүйлгээ ойлгочдөг тэр зүйлүүд маань бусад хүмүүст болохоор өв соёлоор чагнадаг байгаа байхгүй. Тэгээ анх очиод хэлжээсгүй танаа энэ унааны гэдэг. Гэхдээ уяхаасаа илүү унааны бүрд ямар сайхан байж гэж байгаа шийдээ тийм. Эдэлж хэрэгж байгаа зүйлүүд нь ч одоо ерөөсөө үүр хөвшсөн тийм байх юм. За энэ бол аргагүй байх ёстой зүйл гэж ингэж үзэж байгаа маа. Тэгээд манай гашрынхан бол үнэхээр үндэсний хамарын холдооны энэ анхны хуралд нь манай ууштай төлөөлөл 10 хүн гэж оролцож байсан. Одоо бидний яг л нэг хүсэж байгаа зүйл бол одоо бидний дээд удирдах бол энэ Монгол одоо адууны энэ нийгэмлэгийг бид тодорхойлсон. За тэгээд дээр нь бид одоо 40 жил хийж өндөө тэгэхээр адууны талаар ажлыг маш их хийдэг. 16 онд Монгол улсад анх удаа гашир адуу бол ундаг эдлэгээ хурдны чиглэлийн үйлдвэр мөн гэсэн 16 авсан. За энийг авах бол маш олон одоо мал эмнэлгийн мэргэжтэнгүүд, шинжлэх ухааны одоо ажилтнууд, тухайн одоо сумар нутгийн удирдах ажилчид, за дээр нь тэгээд уяарчид ард иргэдийн маань хамтарсан энэ тав бүтээл болсон л та. Би тухайн үед маш их нууцлж одоо энэ судалгаагаа явуулж ирсэн нэг зарлахгүйгээр. За магадгүй энэ ороо усгаа нэг юм чинь эсрэг юмнууд маш их гарч ирдэг. За тийм учраас одоо бид энэ судалгаа одоо хамтын хөтөлбөрөөр авсан юм аа. За эндээс харж яхад за үйлдвэр гэдэг бол ерөөсөө за ингээд үйлдвэрээ энэ одоо судалгааны ажил маш олон жил хийсэн байна шүү. Бид харин бол дээрээ сууж байлаа. Маш олон одоо нас нь олон адууд нэрлэгэнд орж ирсэн. Энэ бол одоо яг шинжлэх ухааны үндэслэлээр ингэж хийдэг юм байна. За тэгээд энэний эцэст нь дүгнэлт гарсан та гашир адуу юугаараа одоо Монгол орондоо илүү юм бэ гэж. Тэгээд яхаар одоо нэг зүйл зогсоод нэг юм байна тийм. Одоо бидတို့чинь нэг өгшөл ярьж байгаа тийм ээ. Тэгэхээр нэг та бүр тодорхой үр дүнд явж байгаа. Одоо тэр адуу гарч ирсэн гал шир адуу нэг өгшөл гэдэг. Тэгвэл өнөөдөр зүгээр нэг гаднаас нэг азар нэг англи азар гачаа Монгол гүндэр гიშгүүлээ гарсан нэг шинэ Монгол адуу. Эрлиз адуу гэдэг аахгүй. Тэгэхээр ямарваа нэгэн өгшлийг тогтооход чинь шинжлэх ухааны үндэс одоо ажил хийж бий болгох юм байгаа шүү дээ тий. Тодорхой үр дүнд хүрчээж тэрнээс зүгээр л нэг адуу нийлүүлэг үүтэй нэр томьёолч болохгүй байхгүй. Болохгүй. Энийний чинь асуулт их ажил байна. Энийний чинь авч явах үүрэг байдаг юм. Яг одоо энэ үйлдвэрээр одоо авсан, омгоор авсан ийм малыг бол хууль дүрмж байна шүү Монгол улсад. Энэ мөнгө төр тавьдаг юм байна. Одоо жишээ нь үйлдвэрээ авч явах, тэр өгштэй авч явах, энд нь засгаас бас тодорхой хэмжээний хөдөлж буй мөнгө тавьдаг юм. Энэ хуулиндаа заасан. Ингэж одоо энийгээ цааш нь одоо бохирдуулах авч явах гэсэн юм. Тэгэхээр авсны дараах хариуцлага бол маш их бидэнтэй ирсэн л дээ. Тэгээд тав хүн гэж байгаа шүү дээ. Дөрөв гашир чинь үлдээ задуу орчихгүй болдог. Одоо түрүүчээсээ энэ жил би анхудаа эсвэл эдэн жил мөр үйсэнгөө сумдаа уйлаа. За тэгээд үзэлцдэг юмтай биш үзэлцэндээ тэгээд аацуулж нэг 3 адуул би хассан. За тэгээд манай одоо алдар цолтой том үеч гашид нутгийн жил
онцлог сайхан байсан учраас манай өгнөний яг одоо адуу гэлж ирсэн онцлог ойролцоо 800-аас 1000 адуу хэрэглээ да. Онцлог сайхан байсан учраас. Тэр нөтүүдээс би ганцхан зүггүй байсан. Ялгаа алтан толгойд идэлгүй яах уугүй яах. За ганцхан юм гоё. Эрдмэл заагаараа. За нэг тэр эзэнгүү буюу элдээ задуул битгий үлдээж орохоор миний ажил мөчиг хүндрэл өчтөж шүү гэж. Хэлжээд байна. Автомны хүслийг хийж байна. Тэгэхэд залуучууд манай сумын харьцангуй одоо элдээ задуу багцаа өгч байгаа л да. Тэгээ энэ жилийн тэр одоо очмоор 9 нөхдүүдээс нэлээд хазар болсон болов гэж хардталтай байгаа. Одоо яг энийг бол нэг уялчид малчид маань өөрсдөө л одоо хумсраараа явах учраас одоо би тэхэндээ найдаж байгаа л да. Би байна хэлж байгаа. Би чинь энэ дон дээр ажлын энэ одоо үний дон дээр элдээ задуу оролдуулах биш гişгүүлэх хэрэггүй хүмүүс. Нэг хүмүүс үүрэг гэж байдаг. Би дараа өөр одоо үүрэгтэй хүмүүс юм. Бууж байгаа. А тэгээ нэг талаасаа бодохоор бас залуу хүмүүсийн чинь бас нэг хорд хуваалцах одоо авахыг бодлого яах вэ бас тийм ээ. Тийм учраас энэ дом дээр биш шүү гэж. Аймагт очив. Тэр дөрөвдөрөөгөө дагуул улсад очиулаарай гэдэг. Тэр нэг юу байна л да. Тэр нөгөө нэг адуу эргэлзээ зүйлх нэг бас хоёр руугаа ороод тэр ингээ явахаар нөгөө өөрийн бий болгосон юм устгах нөгөө Монгол наадмыг устгах Монгол адууныхаа цөмийг устгах гэдэг энэ зүйл байна да тийм ээ. За тэгээд энэ наадам уралдаан гэдэг бол одоо нүүлчин Монгол тэг дундаа малчин монголчуудын одоо заягдсан одоо стан гацаахгүй бид бүхэн нэг жилдээ нэг хүсэн хүлээдэг юм л одоо наадам юм. Тэгээ энд чинь эр хүн болсон хойно эдэн адууны сүүл боохыг бодлого яах вэ? Бас нэг эр хүн болсон хойно ихний тавд үзхийг бодлого яах вэ тийм бодож ирсэн л дээ. Тэгээ нэг хоёр зүйл ахаад байгаа. Өчигдөр ингээд өнөөдөр яг өөрөө шиг нөгөө яг түүхээ мэддэг, удмаа мэддэг, өв соёлынхаа төлөө явж байгаа хүн яг зөвхөн бас манай жагчнаар бодгоос кварталын одоо оёс орлоо да. Тэгэхээр энд нэг хоёр гарч байгаа байхгүй морины сүүл он гэж тийм ээ. Тэдүүд өгдөөс ингээд айд хүүд өргөд нэг бол сайн бүх болоороо нэг бол морины сүүл боосон сайхан хүн болоороо гэж өгдөг гэсэн. Тийм ч учраас нөгөө уяачд яг жаншлаа ярих бол эхний ээлжинд бол наадам морь мордуулах чухал. Тийм ээ сүүл морьныхаа сүүл бод. Тэгээд эсэм наадам сайхан. Тэг өгдөөс тэгж байгаа дараагаар найрыг төрөний асуул тийм ээ. Морь их бол тэр том соёлоо одоо та өгнөний мөхийн хүмүүсээс тэр уяачд учраас нэг сайхан наадам чимж морь мордуулж тийм морьныхаа сүүлийг боож. Энэ анхны том зорилго байна ш. Энэ утгаараа одоо хөдөөнийхөө ард түмний төлөөл болж байгаа юм бодож яриад байна л да тийм ээ. Тэгээд манай түн яг тэр болгон атуунаа ажууд байх биш, өөрсдөө ажууд байх биш. Ихтэй одоо бусад одоо хүмүүсийг бодвол би одоо байн одоо энд өөрөө өөрсдөө албанахад төлөвлөлт хийж байна. Өгнөөнийхөө одоо ирээдүйн одоо залуусд за одоо байгаа бидэнд одоо өв соёл ёс заншлыг юу байсан гэдгийг харуулахын төлөө би бас өөрийнхөө бизнес хажуугаар том төслөлүүлсэн явах задлаар явж байгаа л да. Тэгээд энэ төр зүйлүүд бол залуучууд их юм өгөх байх. За дээр нь одоо манай ашигын чинь бол үнэхээр нэг сайхан наадамд надад итгэл одоо аргагүй том соёлтой хүмүүс л дээ. Би их олон зүйлийг хэлж чадна л да. Манай саяхан бодлоо одоо энэ хөрөмжийг байхгүй байхад одоо осныхаа ард бодлоо тийм соёлтой болдог тийм хүмүүс. За дээр нь тэгээд энэ эдж хэрэгж байгаа зүйлүүд одоо яг л нэг ашигт дооч байж шүү. Сурагдлаа яаж хийж байна, ингэж хэрэгж байна. Яванда одоо би энэ том соёлыг одоо бий болгоод бид ийм хүмүүс байсан гэдэг дээр бол би одоо тэнд үйж байгаа дундаа бүгд одоо сурах хэрэгтэй ч юм уу. Миний дараагийн төлөвс олон зүйлүүд байна л да. Тэгээд гашраас очиж сайхан чөлдөр хазаар одоо маань ч одоо бэлтгэл авах юм шүү. Авч явах байх юм уу. Миний одоо тэр төлөвсөн төсөлтөөр бол маш их ажил байгаа. Түүнээс гадна би түрүү нөгөө наадам руу ормоор. Тэгээд залуучуудтайгаа юм нэлээд муулцаа. Нэг гитар дуу цолбурцаа. Одоо өөрөө барихгүй бол энэ өөр ч бариад нэмэргүй юм байна лээ уяач чинь. Өөр авихын сумуудаа очиж өөрсдөө уралддаг. Нэг нэгэндээ бас юм хийж чадахгүй нөгөөдүүд нь янз бүрээр хэлдэг бол та. Ингээд олон зүйл надад ажиглагдсан л да. Тэгээд энэ жил зарим нэг иргэний залуу хүчилчээд
ханаа сум чи сумынхаа ханаа сумын уяа чи нэлдээр морд болчих гээд байгаа гэхгүй. Тийм нэг арга хэрэглэдэг. Тийм юм одоо элдээс Монголч байна шүү дээ. Би эдгээр насаараа их гэнэ идэвхтэй хүмүүсийг одоо ч баталж байгаа байхгүй юу гэсэн. Мэддэггүй. Одоо 90 жил гэтэл одоо нөгөө 12 оны шилдэг буур одоо олон аймагт төрүүлсэн нөгөө нэг буурд мөрийг таныг гоо шүү дээ. Манай нутгийн нэгдээ болчихсон. Өө ямар сайн хүн бэ? Төв аймгийн гэдэг хүн ч одоо ерөөсөө энэ манай нутгийн галтай байлгүй тэгээд бодсон чинь муу мөрийг авчиад миний мөрийг амуу зүудсэн шүү дээ. Тэгээд нэг өгчтэй бид дандаа том байгаар шүү. Нэг байгаар тэгж би янзгаагаар амуу зүудүүлж байгаа. Нэг байгаар нэг цаг болмор 5 дээр явж байгаа. Миний бормор 6 дээр яваад байдаг. Нэг 3-4 км дутуу байдаг. Том нөгөө цаг болмор хадуураад гарч та. Тэгэхээр нь одоо адилхан мөр үйдэг хүмүүс ялгаа явах оруулчихсан чинь муу бормор юм авчиад 6 тавчсан. Одоо сишгэ байгасаад чи гарцгаагаар оруулах уу гэж одоо оруулахгүй гэж байна. Тэгээ ингээд нэг ийм нэг юмуд байдаг юм а. Тэгээд манайх чинь одоо аргагүй дээр тэр гашир магтаалд орсон тэр сайхан магтаалд л одоо тэр нутаг ушуу одоо өнөөдөр нэршлээрээ тэр хүний одоо мөрөө үйжсэн догн нэршлээрээ Монгол назарнууд нэршлээрээ одоо 34 33 одоо тийм хөшлийн азарнууд гэдгийг 9 урьдчинд бидний дүгэл гаргаад байгаа. Тэгээ одоо хамгийн том юм бол энэ залуучуудаа өв сая юмуудыг үдээхийн тулд одоо ярих биш нэг нэлээд нухацтай том одоо хууль орчноо айгуу сайн бүрдүүлж байгаа. Өөрсдөө голохгүй одоо сумаасаа аж ахуйгаас нэгжээсээ эхлэх нь юутэй юм бол гэж бодоод би урд томж байгаагүй хойчж байхгүй тийм өгнөөнийхөө судалтай тулгуурсан таван батнаа бас аргаж байна. Тэр ингээд төстэй мөн ингээд хөгцүүл ингээд явах хэрэгтэй. Тэгээд хүүхний олон докторууд харууд яах хотод доктор гэдэг олон докторууд ажиллаж байгаа. Гэрмэлтэй ингээд ажлуудаас хийж байна. Тэгээд хамгийн их айж байгаа юм бол үнэхээр одоо би юунаас айгаад байна вэ гэхээр за би ч гэсэн бас эр хүн шүү дээ. Тэгээд нэг над болцоо ихэд байсан. Тухайн үед бас нэг дуудалж байгаа. Нэг хотын дэмэглээ явъя гэвэл бас болцоо над төндөө байсан. Тэгээд яг нэлээд алгуурсан. Өнөөдөр гашрын нэг хэсэг мөрдөө өнгөхгүй байсан. Одоо сайхан үйж. Одоо ч их идэвхтэй сайхан үйж. Тийм байлаа. Моринох нь ховж шишгэ болж шүү. Манай чинь цэглгүй наадам үйдэг сум энэ Монгол улсаас олоорой. Ганц гашир байгаа. Наадам үйдэг өдрөөр нэг буцаа 10 дугаар түүх домхтой. Энэ чинь ерөөсөө ингээд цаанаасаа ингээд хүмүүст нэг толгойд нь. Би нэг ийм хүн яриад байдаг юм шиг шаа. Ерөөсөө наадам бол хурдан Монгол хурдан мор хоёр түүх юм, домог юм. Тийм ээ. Одоо нэг магтаадаар ингээд өгнө наадаг нороо хүрнгээд ингээд ороод ирж байгаа зүгээр аяндаа ороод ирж байгаа шүү. Тэгээд энэ тийм адуунаасаа огшоотаа тийм адуутай нөгөө хөшөө цайд нь ороод ингээд бүх юм нутгийг ороо явдаг. Тэгэхээр энэ домог алга болох гэдэг юм аа. Одоо ирлэлсэн юуснараа гээд би тэрнээс айгаад байгаа тань. Нөгөө нэг зүйл бол та үндэсний морь уралдаа байстай болооны анх дахь хурал дээр бас үг хэлж байсан. Энэ жишээнээс энд бол нэг энэ өндөр нам сэрвээгээр хэмждэг асуудал чинь дэлхийд байдгүй маа. Үйлдвэрлэг байдал гэсэн үг байхгүйгээр цаашаа явахгүй юмсуу гэдгийг санааг та бас нэлээд өндөр тоохоод байгаа. Өмнөдөө хүргэжсэн нэг уяастайхан төлөөл болооч манай анх дахь хурал бол мэдээж өөрсдөө сайн дураар ирж хуралдаа орсон одоо мянган төлөөлөгчтэй тэрийн хооронд тэг холбоогоо байгуулсан. Энэ бол нийт малчтын төлөөлөө гэдгийг одоо бас энэ лайваар дамжуулаад үндэсний морин уралдаа уяастай холбооны яриад байгаа зүйлүүд бол яг хөдөө байгаа бор уяасчдын одоо тэр бүх малчин уяасчдын одоо төлөөлөл юм шүү гэдгийг ингэж. Тэр учраас та сумын уяастай холбоогоо өнөөдөр төлөөлөж оролцож сумынхаа уяастай одоо бодлогыг хийж энэ өндөр нам сэрвээгээр хэмждэг асуудал дээр та нэг ямар цаашаа гарч байгаа яг хуулийн чинь ингэж болох юм уу? Энэ хуулийн зөвшөөрлүүд хор хөнөөлтөө юм уу? Энэ талаас нэг ер нь бол ямар ч ажлыг бид өнөөдөр Монгол улсын хууль дүрмээр ажиллаж амьдардаг учраас хууль дүрмийн одоо орчноо, хууль зүйн орчноо асаа бүрдүүлэх хэрэгтэй. За үүний дараа энийг хэрэгжилтэн дээр Монголын 3 хоног гэдэг зарчмыг алдагдуулахгүй тулд би түрүү хэлсэн. Одоо бүр баг одоо сумын уяастай холбоос эхлээд төрж одоо ажиллаа хийх хэрэгтэй гэж бодож байгаа. Хуулиндаа тохирсон. Хуулиндаа тохируулаад бид одоо энийг хуулиудаа үргэлж одоо нөгөө хуулиа одоо хэрэгжүүлж байхын тулд бид өөрсдөө хэрэгжүүлэх ёстой. За энэ дээр өнөөдөр ганцхан юм байна. Энэ хүмүүсийн хандлага шударга байх. Тэгээд асуудалгүй. Тэгээ би юу хэлэх гэдэг нь тэр хурал дээр би
зориуд хийсэн хоёр зүйлийг юу сайн санаж байна. Нэгдүгээр энэ үйлдвэрлэдэг байдал гэдгийг хуулиас авч явах гэдэг. Өнөөдөр ямар ч одоо адууны хажууд одоо өссөн хамгийн муу шинжээж надаас эхлээд ирэх хүчнийг ялгана ямар ч байсан тийм ээ. Би бол хамгийн муу байх. Гэхдээ энийг хүн болгон ялгана одоо малчд бол хараах тийм ээ. Зүгш хэдгэнд нэг зүйл хараах мэдэн шүү дээ. Тэгээд нэгдүгээр хоёрдугаар энэ үйлдвэрлэдэг байдал гэдгийг хуулиас энэ авдаг. За тэгээд атуу ерөөсөө энэ манайхан энэ жил бүхэн жилд байгаа шиг надад инээс том атуу байна гээл. Яг Монгол атуу та мэднэ. Эцгийнхээ очоо та. Гэл ингээл би ч одоо бас мэдэн шүү дээ. Би гадуу юм явж байгаа ч гэсэн. Иргэдүүдийг бол би хэлж байгаа чи тэндээс авсан маань яв. Гэтэл инээс том мөр орж таны яахыг хараа хэлж байгаа байхгүй. Оролцоо Монгол мөр өндөр наад тийм оролцоо шүү дээ. Хэмжгүй би. Урагтан чи Монгол атуу би мэдж байна. Ийм сайхан тэгэхээр нөгөө түрүүчээ хэлдэг нөгөө тэр бод юм уу одоо өндрөөр хэмжээний хэмждэг бол одоо яг хэдэд биш тийм. Тэгэхээр үйлдвэрлэдэг байдлаа нэгдүгээр харна. Сүүлийн үед одоо олон жил болоод ингээд ирсэн нөгөө элдизийн хуулийнхын зам юм байна л да. Хатуу чиж ирсэн. Одоо нэг амар нөөсөөс үзүүн тасарсгаа нэг юм амдатаа нүдүүд одоо шуугаад байгаа. Үзүүн тасар. Шинэ юу байхгүй. Би зүгээр мос төрөөсөө. Тэгэхээр би юу гэдэг вэ? Одоо энэ бол одоо замрал гэж би хэлэх гээд байгаа юм л да. Ингэж болохгүй. Тэгээд тэр дунд энийг чинь одоо зүгээр л одоо энэ үндэсний мөр урдны энэ одоо холбоо маань бол энэ дээр л одоо массажлах хэрэгтэй. Тэгээд энэ маас нь одоо байж шүү дээ. Имаа мэддэг. Нотог ногтоо орж байгаа бүгд л адуугаа мэднэ шүү дээ. Нэг нөхөр намайг та элдээ задуудаг гэж хэлээ. Заач очоод ахихаа адуунаас цолборт гисэн би. Бүгдийг хастаа ерөөс. Чиний цолборт зурулдаг дээр хастаа ингэж хэлж байгаа сумын надад дээр ерөөс. Тэгээд ийм аа нөгөө талаас энэ манай энэ юу бол одоо ерөөс энэ уяачтад одоо нэг айхтар таавал одоо таны хажуудад яаж юм уу тэгээд том цол өгдөг болсон. За тэгээд мөнгөтэй нөхдүүд мөр үнтэмэр олж авдаг болоод тэгээд таавны маань хөдөлмөр мэдээж одоо тэгээд үндэгтгий бий үг л дээ. Гэхдээ энэ арай өөр хэлбэрээр явсан бол Монгол уламжлалаа тагсан бол одоо түүхэндээ ер нь одоо том ээжтэн цолтой ээж би сонсоогүй гэдэг би урд хэлжсэн л да. Тийм ээ. Тэгээд энэ нэг юм маань арай л нэг тухайн цаг үеийнхээ явдал дээр нэг жоохон буруу явцсан юм уу та гэж би хардаг л да. Тэгээд мөрдлөөр өгчөөдөг нэг хэсэг жоо тийм үү. Одоо ингээд яг өөрөө чинь ингээд сэдвээр ярихад бид нэг элдэж Монгол ингээд яриа юм ингээд буруу дэше хөндөгдөд гэхээр бус юмуд нь буруу явуулсан тавьж ирсэн юмуд нахаад ингээд дорсглаад байгаа юм л да. Яг энэ жинхэнэ эзэнд нь өгсдөө мө уяачт нь өгсдөө мө эзэн байж болно. Гэхдээ эзэн байгаа. Тухайлбал өнөөдөр бас үлгэр жишээ болохоор хүн байна Монголд амьдарч байна. Даргуу гэдэг хүн Монгол адууны үнийг хамгийн өндөр өсгсөн хүн. Тэгээд өнөөдөр ямар ч цол авах. Би бол уяач биш ээ. Би Монгол адуугаар дэмждэг хүн. Даргуу гэдэг хүнд одоо өнөөдөр гаднаас англи араб адуу ороод ирвэл бас мөн би бас энэ усуудыг бодоод тодорхой ард хүн мэдэх баг тийм ээ. Тэгээд тэр хүн нэгж гаднаас англи араб азаг ороод ирэх баг. Зөвхөн Монголд байгаа тэр улс халзан тодорхой үнээр авсан Монгол хэрэггээд халахын одоо цуураадсан хурд азаргыг ингэж авч байгаа. Тэгээд өөрөө би цол авахгүй. Ийм жудгаар уг нь явцсан болоод их гоё зарчим. За тэр өнгөрч. За яг хүнээр бороо үйлээ цол авдаг нь соёлтой дуртай юм байгаа. Одоо юу гэдгээр би бол ийм зүйлээ тухайн та визэсийг явж завгүй байхад би нэг юм хатуун дээр байж хахад таны мөрөд өгүүлээд уяад ингээд хахад та цол авч байгаа. Нэг л зүв зүйтэйг явуулж ирсэн. Одоо тэрнээс том онго олж байгаа. Өнөөдөр хүний дахиад ирсэн морийг өөрөө ч морийг ариун болд ингээд хээр мороо мордуулаад нөгөө юм баярмжууд ариун болдын хээр морийг айргаа дахиад ирж байгаа. Айргаа дахиад ирэнгүүт надаа нэг цол дутуу байна гэд үнэмлэхийн канаанд яваад эргэж таны нэрийг бичээд тэгээд тань цол гэж. Энэ нөгөө жинхэнэ найр тэгээд мөнгө төлж байгаа хөө. Тэгэхээр нөгөө цол чи өөрөө юм бэ? Мор их эрдмийг тогтоос ирээдүйн утга шагнаж үзтээ. Тэгэхээр ийм онгоогоос одоо өнөөдөр тийм аргаар цол авсан эрхэм тод мандаа байгаа байхгүй юу? Тэгээд ичдэггүй. Тэгээд иржил боруулалт тавхиад байдаг. Тэгэхээр энэ өөрөө явган явсараад хүний нөгөө өв соёлоо бидүүд нэг яриад байгаа юм. Өв соёл маань ингээд өв соёлоор хэмжээ яваад байсан. Өв соёлоо хамгаалж үлдэх гэсэн чинь дийлдэг юм байхад бидүүд хамгаалах хуультай болоод байсан. Хуулиар заалгах хамгаалах гэж. Тэрнээс бидүүд ийм юмд өртөөгөө заавал хууль байхгүй шүү дээ. Бидүүд наадан болон 6 насныхаа морийг уралтна. Бидүүд чи хуулиар зааж өгөөгөө
тогтцсон байгаа амьдрал дээр. Бүх баяртай 5 давхаар начин болно. Айргийн 5 орсонмоор айрд ингээд тооцдог чи ямар хуулиар баталгаагүй шүү дээ. Анх бол баян наадмын хуулиас өмнө чинь хэдэн зуун жил наадмаа игээд явж гисэн. Тэгэхээр энэ юусаас сүүлдээ болсон байгаа гэхээр одоо бүр нарийнсгаж хуулиар зааж өгөхгүй үйл соёлоо хамгаалж өгөхөнд бол ингээд болохгүй. Тэгвэл үйл соёлын мань үгүйсгэхэд өнөөдөр дэлхийд одоо байдгүй шинжлэх ухааны их хурлын гишүүн тийм хууль батлуулахгүйс ханаачлаад авах байгаа энэ цаг үе чинь нийт Монголын ард түмний их хурлын гишүүн чинь зөв хууль боловсруулж өгөөд ард түмнөө эв түнжинтэй сайхан байлгахын төлөө биш ард түмнийхээ өв соёлыг устгах тийм дэлхийд байдгүй юмар хэмжиж үе мөчөөр нь өндөр намаар хэмжих гэж байгаа энэ цаг үед л одоо та бүхний уяачлалын одоо дуу хоолой хүрэх. Өнөөдөр бас нэг хэсэг усуулж ярьж байгаа л та энэ одоо үндэсний мөрөнд уяачлал холбооны тэргүүлэгчтэй хэдэн хүн яриад байна гэж. Тэгэхээр одоо өнөөдөр энэ 20 цэстэй үед хааваа гаашраас бат гээд адуун дараа дүү ярьж чадахгүй шүү дээ. Сүхбаатар аймгаас одоо юу гэдэг өнгөөлөөч юм ирээд явах тэр аж ахуйгаар гэдэг ингээ 20 цэстэй. Тэгэхээр энэ хотод байгаа өчтөр Сүхбаатар аймгийн одоо уяачлалын холбооны төлөөлөл болж бод гэдэг хүн уяач бод орсон. Өнөөдөр та уяач хинтээ аймгийн гашил сумын алдарт уяач Түмэй гэж байгаа маа. Түмэй гэж намгоо гэдэг үнийг бол бас тод авцсан байна. Та тэгэхээр хэлээд шүү дээ. Та бол Монгол адуугаа бариад өв соёлоо ямар ч байсан одоо юу гэдгийг тэр хүний юм ингээд бичвэл би бол гайхаад байдгийг дахиад ирсэн хойно наваа тэгээд тодорхой таваа тэгээд хөрөө ордонд очиж ерөнхийлөг гişээс тодорхойлоо гэж цог зүгээр гараад ирэхээр бол энэ нийгэм маань одоо ерөөсө нийгмэл дагдаг юм байна шүү дээ бүх юм ингээд харж явах дээрээс толгойд байгаа хүмүүс шалгаж ерөөсө эн чинь нэг өнөөдөр нэг өдөөгийн нэг малчин хүний одоо тэр сумын алдарт уяаж аймгийн алдарт уяаж гээд зорж байгаа зорилго тэгээд гэртээ нөгөө өмнөх юмаа сайхан дээдлээ тавьчихсан байж байгаа нүжиг дарж байгаа шүү. Баянууд одоо нөгөө тэмдгээ чаа зүүх үү одоо зүүх нэг одоо хаамч юм би ч аймгийн алдарт уяаж 2 удаа хангасан үнэ. Тэгээд би өөрөө шударгаар татгалцсан. Хүмүүс олон хүнд одоо жишг болдог гэж бодоод би сумын маань алдарт хангалттай байна. Арангад очихоор намайг аймгийн алдарт хүн ишигдэл намайг та дэш гэдэг үү шүү. Та энэ яг тэгээд энэ зүгээр өвдөсний болсон тийм юу байна. Энэ их медалийн орон болсон байна манайх чинь. Одоо би одоо айлд ороод үүштэй нөгөө аль нь одоо наадмыг том жижиг гэж ядгаад явахтай мөр урж байгаа нэг 5-аас дээш дууралтад ихний 5 дугаар шүү дээ. Тэгээд аль нь одоо юуны наадмыг уншиж үжил ялгарч байгаа. Гэтэл зарим одоо металлууд бол ер нь аймаг сумдаа цогцсон металлууд харагдаад байгаа шүү дээ. Гэхдээ энийг бол яаж юм шиг энийг ийм л нэг энэ цаг үед бид бас эцэд амьдэрчдэг яг энийгээ дагаад ийм завхарлууд их гардаг юм байна л да. Тэгээд одоо бид нар ингээд нэг элдэ задууг нь муулаад ингээд байгаа асуудал биш шүү дээ. Одоо цаан ч нөгөө үндсэн малчин ард түмэн байж шүү дээ. Тэр хэлжийн үе шүү дээ. Нөгөө Монгол морчин намарчин өвлж хаваржингаа унд идлүүлчих. Нэг шилгэж өвс гэж идэхгүй нөгөө мо юунда тусгалаад явдгийн шүү дээ нөгөө матсанда тийм ээ. Тэгтэл одоо нөгөө элдэ задуу маань яадгүй гэхээр нэг биелэгч хүмүүс ажил шүү бас. Нөгөө талаасаа эн чинь өвлжингөө идэнэ. Тэжээ ингээд шаардлагатай байдаг. Тэр нэг сэтгүүл дээр би хэлсэн л дээ. Эзнэг иддэг адууч. Гэтэ муухай хэлсэн баг та. Багтаахан эдгээр үгүй сүрүүд нь шууд гэж байна. Хүн хэлэхгүй хүн ойлгохгүй. Тэр ерөөсөө нэлээ хэдэн сүрүүд нь шүү гэж байна. Тэгээд нөгөө талаасаа ингээд өвд мөрдөн голгоол тэгээд нэг сумынхаа одоо би өөртөө бас дүгнэлт хийгээд байгаа юм л та. Тэгээ одоо сүүлийн үед нөгөө чинь доош ичсэн. Улс торлогоо бэлдсэн. Сум даачаад үзэх гээд байдаг. Гэтэл би нөгөө хэдээд дуу бас нөгөө мөдөөгөө одуудаа сонгоолгоод авсан тийм ээ. Тэгээд ингээд үзэхээр бас шударга нүг юу ч гэж бодох шиг. Тэгэхдээ би гашраа дугал одоо нөгөө үдшийн төлөө одоо явж байгаа. Таны адуу гашаартаа байна. Авчиж байгаа эдгээр шиг. Таны адуу унаад авч байгаа юм орой шиг. Одоо миний адуунаас Монгол улсын аймгийн авраг улсын 3 медальтай уурах дугуйч төрсөн шүү. Миний адууны буйн шүү би адууч хэлж. Та нар миний адуу өсмөр ийм мэдэн баг сурахгүй шүү дээ гэж байгаа. Ресети газетуу шургуу их болдог болсон. Тэгээд эн чинь энэ төр бол ерөн тэр газет миний адуу болсон их холбоотой гэж хэлдэг. Тэгээд адууны буйн бол их л дээ. Тэгээд би нийт одоо уяажтад хэлж байна л да. Бид ингээд нэг хэрүүл урууд идэг хүн шиг ингээд явдаг юм биш ээ. Энэ явах ёстой одоо явдаг хүмүүс байхгүй цаг үед тэгээд олон юм байхгүй юм л дээ. Тийм учраас одоо бид өөрсдөө олохгүй
чадлаараа яриад 5 төгрөгөө би бол яг үнтэй адуу хөдөлж авч одоо тэр эзэлцүүч гэдэг юм уу цолд хэрэгний хойноос яваагүй дээ тэр дээрээ шалгах юм биш. Арай л өөр зүйл би бол юу хийдэг л дээ хөрөнгө оруулалтаа. Энэ бол ерөөсөө энэ сүдүүийн залуучуудын толгойд нэг ийм ядахтай байсан шүү гэд мэддэг хэмжээнд л нэг болох юмсан гэж. Дунд сургуулийн програмуудад одоо бидний үед хүчээр л одоо олон програм хийж зөвхөн боловсон намын түүхийг хүртэл хийгээл би чинь одоо аюулсаа мэдэж шүү дээ. Гэхдээ тэгээд Монгол Ардын улс намын түүх гээл толгойд хийгээл одоо та мэдж байна. Одоо бид зөвхөн жидөөгүй тэгэхээр энэ ерөөсөө том сургуулийн програмд ялангуяа хөдөөний хүүхдүүдэд одоо энэ оруулах нь маш зүг. Энэ боловсролын ямтай ч холбоотой гэж би боддیں۔ Тэгжээж энэ чинь бас юм авд юм байна. За нөгөө талаас авъя та нар бүхэн наваг мэдж байгаа. Нутаг орныхоо бас нэг хамтартай хүмүүсийг нутаг орноосоо би яах гэж одоо ингээд Монгол адууг үзүүлээд байгаа юм уул нь бол энэ чинь та бүхэн маань мандаа мандаад модоо яад тэгээд башир адууга бидний үед одоо ингээд нам гүн бодож болохгүй шүү гэсэн байдаг. Та зөвхөн бидний үед гэж болохгүй. Хойч үед. Тийм байдаг. Бидний үед байхгүй гэж хойд үед байхгүй тийм ээ. Нөгөө өвс үедээ хадгалж хамгаалж дараа үед үлдээж гэнэгээд бидод үүрэг байж гэнэ зурсан. Тэгээд ийм л одоо зарчмаар ингээд явдгийн тэгээд би Сүхбаатар аймгийнх нь насаа бас энэ 50 усыг уучлгуумаар намайг их ааштай муухай гэж ярьдаг гэсэн одоо аргачгүй баг. Ягаад гэвэл та бүхэн маань одоо бид нар одоо хийж байгаа. Гашир адуу мундаг одоо манай гашир том штэ. Мундаг том штэ. Тэгээд хүн авъя ихээр мундаг том үн хэлнэ. Одоо нөгөө тэгсэн мөрдлөө одоо уралдаж ерөөсөө одоо энэ тэнд хайрдаж төрүүлсэн ам муутай. Тэгээд энэ би юу хэлээд байна вэ гэхээр манай Сүхбаатар аймгийнхан бол үнэхээр Монгол адууг бол гаргасан. За тэгээд нэг юм дээр бид зөрчилдсөн юм аа жоохон. Бид нар юу би нэг жоохон зөрчилдсөн. Яг гоо нөгөө эдгэр маань удам мөгшил гэдэг юм аа мартсан. Үгүй нэг айл яг нэг цаа азрахтай байд юм уу нэг азраггүйний тохироогоор гарч ирсэн адууга миний удам миний мөгшил гэж ярьдаг болсон. Дээд талаа ярих. Эний чинь нөгөө өвс үед гэдэг шүү дээ. Монгол хүн уяач хүн одоо би мэдэндээ манай адуунаас авсан адууг нэр өгөх хүн энэ дуу аймагт төрүүлж аригдуулчаад тамгаа заачаад гарan чичгээд энэ миний там миний утмын адууг наваг гомдож байсан. Би өөр зориг үг хэлүүлсэн. Үгүй ээ надад миний ахаад дуунаас авсан зүс үхий там үхий үрээр нь байшгүй гэсэн зүд нөөцл гойж байлаа. Өөрхөө адууганд оруулах гэсэн. Тэгж болд юм уу тийм болохгүй шүү дээ. Захаасаа болохгүй. Рамдгаа бөөсгөлтэй адуу хүнд худлаа ирээд өгчих юм да. Улмаар нь хоцроо болохгүй. Тэгээд манай өгнө энэ чинь бас охиад дуух дургу хүн байсан гэж байгаа. Тэр их л утга учиртай байлээ. Тэгээд гачрын хонхот бас адуугаа бариад байж болохгүй. Бариад байж. Одоо энэ адуугийн чинь одоо би торон зураг байгуулах юм төстэй үрээд. Тэгээд би нэг 13-аас 15 айлын дунд байгуулах. Тэгээд одоо би энд хэлээд байгаа. Би та нараас зүгээр үгүй үнгүй авч асуудал биш. Шалхалт мөнгө төлөөд авах. Тэгчгээд тэр айлууд дундаа хөгжүүлэхгүй бол би өсрөө 23 жил бариад тэгээд дараагийнхаа юугаа газар бүлэхөө очиж чадах биш. Тийм ээ. Тэгж ажиллах хэрэгтэй юм аа гэдгийг ойлгож байгаа. А нөгөө талаас манай адууг сайжруулах магадгүй усгаад байна шүү. Тэгвэл Монгол адуугаа сайжруулах. Тийм ээ. Одоо ингэж л ингэж боддог. Энийг маань доктор хадвар маш зүг гэдгийг шүү намаа. Ерөөсөө одоо нэг роман дээр би олж уншиж байгаа. Монголчууд гэж байгаа эрт дээр байсан гэж байгаа. Өөр хоорондоо адууныхаа цосыг хэлбэж чиглэлээр нь сайжруулж ирсэн юм аа гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо юу гэдэг жороогийн жороо руу нөрөөда тийм ээ. Тэгээ ховдын болгонд тэр жороо сонирхдаг газрууд байна шүү дээ. А хурд сонирхдагуд нь одоо юунаас ингэ явж ирсэн. Тэгэхээр манай одоо өдөөгийн малчин уяач нар маань одоо энэ асуудлыг нэг сэтгэлээс ойлгох хэрэгтэй. Өөрсдөө төлөө явж гин гэж бодох хэрэгтэй. Нэгдүгээр. А хоёрдугаар сүүлийн үед морийнхоо ажилтар төрдөг. Хачи одоо механик биш шүү дээ. Малчтмаа. Би нэг юу гэж зориуд хэлье гэж бодож байна. Юу болж байгаа нэг амьдрал сайхан боллоо. Маш их одоо техник авч байна. Мор идэхээс. Тэ? Одоо би төсөөгөө хүрээнд бол дагаа сургацгай гэдэг хөтөлбөр хамгийн түрүүнд явуулна. Манай гашир өнөөдөр Монгол хүү гэдэг хачин гоё одоо манай одоо би шууд хэлнэ нэг манай засгаар бас инкваторын маань одоо шууд санаачлагаар одоо 6 жил боллоо энэ жил болж байгаа. Монгол хүү наад. Монгол хүү морио урагна
Монгол хөө онж ирсэн мөрөөр оролдоно. Монгол хөө ном сум арга. Тэгээд нэг тэр уран албараа төрүүлдэг. Ийм гоё яд. Би энэ дээр бараг тулгуурлаж өгнөөнийхөө туурын дээр ер нь хөтөн авах хийж байгаа шүү. Энэ бол цаашдаа авч явах аяж уучны бас асар том манай юу болно. Том юу төвчтэй болж асар аяж ууч. Тийм учраас би гажлын тэр өгнөний тэр нэг хонхрыг бол ямар юм болох вэ гэж дотор төсөөлдөг баг. Энэ тэмдгүү мордоо ичсэн. Уянаас уяны хооронд мотааг зөөгдөж чадсан. Энэ тэмдгүүгөө удаа барьчихсан. Энэ хийм температураас гэж өөрөө бодож тэгж би зөв юм хийж байгаа. Ер нь энэ би өгнөөнийхөө яг ерөнхий дом дээр авч мордоо ичсэн. Эдэн жил бүнд анхаарахгүй юм билээ. Сонгуулийн үед очиж загмаар өсөө. Мөрөө. Ажлаа хийгээд энэ сайд манай таваар ачсан. Ийм том юм. Тэгээд би энэ жил нэг апочтой болсон байна дээ. Тэгээд тавхан мэдчихэж байгаа шүү дээ. Нэг апоттай айл ямар лөлтөө авах. Тэгээд 20 авдуу байхад 11 байж ах шиг дээ. Тэгээд нэг апоч арилж ил байна. ерөнхий сайд гэснээс манай Монгол улсын ерөнхий сайд ч одоо хамгийн анх ч явахтай да Монгол адуугаараа оролдох, Монгол адууг их дэмждэг хүн. Та одоо тэр шүмжин дуун дээр таны уяагаар ерөнхий сайд ажиллахад энэ Монгол адууны талаар юм ярьж амжив. Яг уу ер нь хэлж байгаа л да. Би нөгөө хажуунаас нь манай хамт явжсэн оюутан сайд маань хэлж юм лээ. За оюутан сайд. Ерөнхий сайд нүд нуурж дад босоод ирдэг гэдэг. Тэгээд тэр хангалттай л да тий. Тэгээд ерөнхий айгүй тодорхой хэлж дээ. Наад ерөнхий сайд дуугаад ярих юм нүд нь хачин болоод дуун өндөрсөд босоод ирдэг шүү гэдэг. Бас тэр оюутнаас энэ талаар маш сайн ойлголцсон. Манай оюутнаас ойлгоно яг уу эн чин адуу сонирхдаг хүн гэж байна, сонирхдаггүй хүн гэж байна. Тэгээд зарим хүмүүс бид нар хэлж ярьж ойлгуулах ёстой байлээ шүү. Тэрнээс би үнэхээр мэдэхгүй ч гэдэг юм уу. Бодлон би бас нөгөө яг энэ юу талаар бас орж тайлбарлаж хэлж ирсэн шүү дээ. Өө ийм байсан юм уу? Би чинь шал өөрөөр ойлгож ирсэн шүү дээ гэдэг юм уу. Иймэрхүү юм бас ярьдсан байлээ шүү дээ. Тийм учраас ер нь лобби гэдэг нэг мундаг юм байдаг. Лобби гэхэр хүмүүс хэл авах гэж ойлгодог үгүй шүү дээ. Лобби гэдэг чинь одоо таньдаг мэддгээр хүнд юм ойлгох. Мэдээлэлээ тараа. Тэр лобби тэр ордон дотор нөгөө мундаг яваад байгаа. Мундаг яваа. Тэгээ нөгөө бүгдийг ингээд ойлгуулсан. Гэтэл бид нар нөгөө орж яаж ойлгож чаддгүй юм байлээ л дээ. Тэгэхээр манай холбооны хүмүүс одоо бид одоо сайн ойлгуулъя гэдэг өөрийнхөө нөхцөлд ажиллаж байна шүү дээ. Энд нэг буцаад аваад бас нэг юм ашиг. Ойлгох юм байдаг шүү. Бас одоо би бол одоо ерөнхий сайдаа бол маш ойлгоно. Хэрэглэлийн сайдыгаа бол би нодлон учиргүй сайн тайлбарлаж өгсөн маш ойлголттой болсон гэж ойлгож байгаа. Тэгэхээр би нэг юм хараад бүр нодлыг харамссан. 17 онд шүү дээ. Тэр ерөнхий сайд маань өстой нэг янзын хаслаа шүү дээ. Энд ч одоо би одоо шал дэвчээ 17 онд шүү дээ. Тэгээд багтал 100-аар насаа 150 насаад багтал орж ирж байгаа адуугаа харалтаа. Орж ирж байгаа. Тийм. Тэгэхээр нэг тэгшиш байд би болчиход байгаа байхгүй юу? Хасхуныхаа хасдаг одоо ингээд захиалга явуулдаг энэ баянаад нэг комистэй. За миний морь багт одоо ингээд эдэл морьтой тооцоо хийсэн байдаг гэдэг. Тэгээд сунгаа монгаага үзэж байгаа. Тэгээд тэр бол болохгүй байна. Өндөр юм шиг адилхан тэрийг хасч байгаа. А минийх ингээд мордуулчаар гэдэг чинь ийм байгаар явдаг болсон гэх. Тийм учраас л одоо энэ жилийн улсын наадамд ганцхан Монгол одоо харагддаг гэдэг. Тэрийн наадмын зохион байгуулалт өөрөө ингээд ойлгомжгүй тэгээд очиод хасагддаг, Монгол адуу нь хасагддаг. Ийм байгуулахаар өдөр орнотоос Монгол адуутай хүмүүс нь бас ирж оролдох сонирхолтой болсон байгаа гэж бас миний зүгээс хараад байна. Одоо яг энэ төр засаг одоо баяр наадмын комисс яг энэ Монгол адуу найдвартай оролдоно. Ингэж хаснаа гэдэг эрт шийдвэрээ гаргаад бас тийм Монголын нийт байшнастаа зарлчвал өдөр орнотоос магадгүй ардын хувьсгалын 100 жилийн гоор мянган их насны мордохыг бас үгүйсэхгүй бас байх боломжтой гэж бас бодож байна. Ер нь одоо яг энэ Монгол адуугаар оролдъё гэдэг юм шийдвэр өрөхгүй хүмүүсийн шийдвэр гарвал одоо жишээлбэл танаа сумаас ирж оролдох хүмүүс ер нь хэр их байгаа. Энийг бас хүмүүс их сонирхож байна л да. Бид чинь улс орны 91 он ч хэдэн жил байна. Энэ жил гэдэг юм байна. Харин юу шүү дээ. 80 жил хоёр 70 жил. 91 он. 71 он. А тийм. Гажлахын хол биш шүү дээ. Одоо морь хөдлөд ивчдэг л байсан хүмүүс шүү дээ. Одоо чинь би дөрүүдээ механикцэн гэдэг үгээ тайлбарлаж чадаагүй дээ шүү. Тэгээд одоо механикцэн хүмүүс чинь дороод ирж шүү дээ. Тэгээд 91 онд нэг мундаг ирсэн мэт хэсэг юм байна л та. 70 адуу ирсэн гэдэг. Одоо тэр нөгөө Дураарай мегагийн нөгөө хээр соёлын
тавдаг. тавдаг шүү дээ. Тэгээд тэр үе чинь манай сайн дааг 15 байсан. Юу бүгд ирж байна. би хэн дааг тавсан байдгийг нэг их мангын зэвмэрг сайн мөрөөс. Босоод орж ирсэн та босоо манай гашин нэг босоо. Тэгээд тэр 8 мэддэг шүү дээ. Монголд өчгөлсөн том ихтэй тэр чинь тэр чинь. Араар нэг их апта тийм ад байсан. Уян дээр урж ичээд сайдыг өчгөлүүдэд авсан гэж байгаа шүү дээ. Тийм энэ юу яриатай. Тэгээд тэр чинь цааварсан шүү. Тэгэд манайх бүгд яг баринд мод хөдлөө гэдэг жийсэн. Тэрнээс хойш ер нь нэг зохион байгуулалтаар ирж байгаагүй. Бид ер нь ирэх зорилго маш их тавьж байгаа. Ер нь ирнэ шүү дээ, асуудалгүй шүү дээ. 90 жилээр Санжаахуу дээр чинь нэг би чинь мэр бариад Хинтээ аймгийнхныхаа уриалал за одоо энэ жил хэдүүлээ нэг юугаар одоо азаргаа тасчуулахгүй шүү бусдын дүүрч одоо тэгшээ жилүүдээр дандаа азарга манайх төрүүлж байсан. За одоо тэгээд Санжаахуу дээр чинь үзээд нэг ч юм ирээгүй шүү дээ. Тэгээ ерөөсөө тэр жил задаа авчихсан гэлэхгүй юу. Нөгөө янз бүрийн өмөлөд гэхээр дэнэс ирэхгүй шүү дээ. Очоо найдахгүй юм дээ гэсэн байна. Тэгээ тийм юмтай болсон л да. Би жишээ нь яаж байгаа л да. Жишээ нь өөрөө бол хойдон 100 жил тестамаар үйнэ гэж одоо сая энэ үчин зовлонтой зурлалаар эдийн оруулж ирчихэл ингээд. Тэгэхдээ над одоохондоо сум аймагаас өөр юм харагдахгүй байгаа байхгүй. Яг ингээ уриалах юм бол ирэх шүү дээ. Хэрэглгүй яа. Тэгээд энийг би бодчин дээр хэлээ л да. Би энэ жил гашид зөрүүд цаг тараас. Өөр хаяг сум. За энэ жил гашид зөвхөн өөрсдөө бид 1-2 жил өөрсдөө уралдмаар. Өөрсдөө адуу хаан царуугаа сайн мэдчихмээр. Жохон бие мэдчихэд өөр явахынтаа үзмээр байна гэсэн. Миний нэг бодлого байгаа юм л да. Тэгээд зарласан гаднаас нэг ч хүмүүс ирээгүй шүү. Гаднаас ирээгүй. Ерөөсөө авсаа дуулган, харилцаа дуулган гаших болсон. Гүм гоё мэдрэмж байдаг шүү гэж байна. Тэгээ хоорондоо багаар бодлого тодорхойлж байгаа. Тэгээд сайхан уралдаж хэдүүлээ нэг аятайхан болж байгаа. Тэгээд цар тахал гэдэг ер нь ихэнх аймаг сумдууд бас тэгсэн шүү. Сум аймаг хоорондын хөлөөр дараад ингээд бас. Тэгэхээр энэ аймагаас нэлээд хэдэн сумдууд бас тэгж оролцсон. Энэ болгоныг нэг жалгын бодол гэж бас үзэж болохгүй юм байна. Яг бол бид насан туршдаа гадныхан дурлалгууд яриаггүй шүү дээ. Жоох өөрсдөө гэж ихсэлтээр байт тийм ээ. Тэгчээр үзээгээд бид нар өөрсдөө холбоонд энэ жил олон ажил бас төлөвлөсөн байсан юм уу? Наашаа семинар одоо тэгээд өөрсдөө уулзъя барий нэг хэдэн залуу авчиж үзэл хороогоор айлуудаар ажил хийж үгүй. Ажил хийж үгүй гэж байна шүү дээ. Таны зүгээр одоо миний хэлснээр би очоод өглөө болгон хуваартай тэр айлд очиж ажлыг хийж гэж байгаа. Нэг тийм зарчим ажил хийж үгүй гэдэг нэг ажил хий гэж бодож ирсэн нэг бид энэ өчнөд нэг чадсангүй л дээ. Тэгээд бид ирнэ шүү дээ. Илгүй. Өдөөний сайхан Монгол датуртай хүмүүс нь бүгдээрээ ирээд дурлдаад ариг төрөлхтэй биш. Тэрийнхээ ардын хөвсглийн 100 жил бас тоосоо өргөд мөр хөвгт мэд сайхан наадад буцагч бас өдөөнийхний үед бол маш их жаргалж үүдээс. Ер нь одоо улсад мөр мордуулах уяачунд хамгийн гоё төр мэднэ гэдэг би лавтын зарчимтай байсан. Ерөөс одоо нөгөө нэг айж сүз бүхэн байхгүй болсон. Байхгүй. Яг л төр маань одоо сайхан уралдуулж өгнө л гэдэг ингээд зайлшаад ингээд. Тэгээ урдын жил төрдөө найдаж аюу сайн зохион байгуулалтаар эцгээр одоо ингээд би чинь одоо чадахгүй байгаатайгаа мөн олон жил уулзах болсон. Тэгсэн. Өгдөгөө тэр тэгээд ингээд байж дээ шүү дээ. Тэгээ маш олон жил уулзах дурлцсан. Тэгээ миний өөрөө удмын одоо бас би ах хоёртойгоо өсөлтөх дуртай. Нөгөө номдор байж байгаа одоо тэгээд өвөөгүй үед нэг 11 орсон байдаг юм лээ. Тэгээд байж байгаа өвөө ах онцсон манай ээж дүүртэй даалгарцсан. Тэгээд ах онцсон өвөө хоёулаа 11 орсон. Би болохоор нэг 7-тай нэг 18-тай. Энэ хоёрыг тавчаад байгаа байхгүй юу? 7 орсон гэдэг. Яг өөрөө атуугаар дээр. Манай Батбатар найз маань намайг их. Энэ л өөрөө бахархал байна л да тий. Би өөрийнхөө өвдөөс хамгийн бодсон юм байна. Манай энийг манай Батбатар чойгийн Батбатар хөөс их өнгөрөн л да олон найзууд байна. Миний найз өөрөө л атуугаар. Наад гашраад гурав тэр дундаа өөрөө атуугаар. Одоо Монгол улсад бас нэлээд дээгүүр орох бас бизнесмен авах гэж бас тэнэг бас бодож явдаг. Та энэ ажил ер нь хичнээн ажилтнаа бай та. За би чинь ер нь ховд бас ихээр орсон шүү дээ. Тэгээд 98 оноос хойш ховд явж байна да. Тэгээд одоо нэг группийн хэмжээний 1000 хүн яг асуумгатын хэмжээнд нэг 700 хүнтэй шүү дээ. Тэгээд маш хэцүү шүү дээ. Монгол улсад энэ олон хүн авч явна гэдэг бол бас
миний нөгөө адуу малдаа хүрч чадахгүй нэг жоохон түүхцэн асуудал энэ төр энэ мэдтэй холбоотой л да. Тэрнээс болж идэг бол өдөө байгаад байхыг бод ээж нь одоо өдөө сумдаа байдаг учраас би маш их татагдсан л да тийш. Сумруугаа Сумруугаа их татагдсан тэгээд. Та одоо тэгээд ажлаа одоо хүний сайхан хурдаа одоо эсвэл шууд улсад аваад төрүүлчих боломжтой одоо бас авчих боломж бил бинчин байгаад байдаг. Та тэгээд одоо яагаад тэгээд дараа өөрийнхөө онгаа дугаарал ингээд оролдоод л яваад тий. Танд одоо нэг айраг төрөө авах нэг чухал биш байна да энэ. Энэ дээрээс өвдөлтөй хүн шиг байдаг юм аа би. Одоо энэ нутгарныхоо тав мэдж байгаа одоо шарибуугээд үнэтлээ би 40 жил явж байгаа. Бас нэг энэ баатар болгоч гэсэн юм байна. Энэ өвгөн ноён одоо бүрүүж чинь одоо бас л одоо намайг дээрээс л одоо их том өгөл өгсөн гэж би ойлгох юм дээ. Яагаад гэвэл тэр яг тэр өвгөн ноёны чинь одоо тэр сүнслүүд давн дээр давны их хүн хан дагуу мөртөн цорж чинь шивжсэн хийдэг гэж шүү дээ. Аа тэр давн дээр хийдэг. Одоо ганцхан энэ цогцлбор энэтэй холбоотой биш. Одоо агуу мөртөн цорж чинь би бас намын өргөмөргөө төлөвчсөн хийцэн байж байна. Тэгээд музейнуудын байгууллагын дээр ингээд асуулан байна. Тэгээд энэ агуу мөртөн цорж чинь нотголуулсан яг хажууд нь манай одоо хонц өвөг юм нотголуулсан байна. Тэгэхээр энэ их өгдлүүд одоо энэ нөхдүүдээс бас ирдэг болов гэж боддоо шүү дээ. Би өөрөө энэ дээр нэг гайхдаггүй. Тэгээд нэг ингээл нэг яваад идэх. Тэгээд нэг ингээл хөстөг гэл ингээл яваад байдаг нэг ийм л юу байдаг юм а. Тэгээд нэг юм их учиртай байдаг байх гэж боддгий. Тэгээд энэ одоо ганцхан одоо 5 хүн мэдлээ шүү дээ. Одоо 1880 хэд он 7 жил энэ ганцхан текстийн хийдий чинь авч явсан юм шүү дээ. Агуу хүн цаас чинь тэгээд хүмүүс нэг шууд ойлгодог шүү дээ. Махны намын нэг алтаг зассан тэргээл тэ. Тэгээд 452 төвдөл дээр бодлон бас усан юм байдаг шүү. Би 200 жилийн олон улсын хэмжээнд энд сайхан яасан. Зохион байгуулсан. Тэгээд энэ судлалын Монголын ганцхан текстийн Монголын философи хүрээлэн энэ үнийг ерөөсөө тэгээд идэвхтэйгээр нийлж байгаа би юуны агуун төлжийн одоо судлаачдын залуу судлаачдын бүтээл энэ гэж том чанартай байдаг юм гарсан. Тэгээ ингэж одоо ажилладаг юм. Тэгээд дээр нь бас өөх хажууд яг айлын том зэ. Яг л одоо ухаарсан жагаас нөмөө гар муутай манай өвөө чинь овдоо хязгаар 5 жил хэрэг байгаад басан хуруугүй ээжээ өвж явсан гэж байгаа ш. Тэгчээд нэг ч дайсаараа өгч. Яваад бас гэж байгаа. Ороо тэгчээд шатрахгүй байсан л да. Энд доортой дахин азраг уургалсан гэж ярьдаг байсан. Тэгээд тэр бол масаа ургаж байсан. Манай ах цай ургаж байсан. Тэгээд нэг үүрээр л нэг адуу үүрлэх цагаад би нэг эдэн зэргүүдээр шахуулж агаад ургалсан. Тэгээд үүдөө ховрын дайны чирэгдэл юу яасан шүү. Ургноо тасарсан. Тэгэхдээ ерөөсөө адуу ургал гэдэг чинь алтан гэдэг чинь атгалтан гэдэг юм байлээ шүү. Атгалтай ингэж шийдсэн дэргээд нэг ярьсан байдгийг бол тэгээд сонссон бүлэнд байдгийг. Тийм үнэ ажил өссөн юм шүү дээ. Зөв. Тий. Аргагүй нэг хөдөө өссөн малынхаа захад байсан. Тэгээд аав ээж өвгөөс уламжилж авсан өв соёл тусанд нь байгаа учраас бас нэг юу бас нэг цол авахын төлөө хурдан айр төрөв авахын төлөө бас явахгүй өөрийнхөө тэр өвгнөө ингээд том хүний гал голом цомын нутгийн хүн байгаа учраас бас нэг адууны угшил гээд бүрдүүлэх гээд та бас өөрийн төслийн өрөөнд гээд нэг 12 айл хооронд нь яг ингээд нэг адууны нэг цөм сөрөг бас бий болох гээд өөрөөр хэлбэл одоо тэр 12 айлын адуу хооронд нь л адраггүйгийн солиод тийм угшил бий болох гээд байна да. Тэгээ одоо энэ нөгөө цөм сүргэн шүү. Тий цөм сүргэн. Тэр одоо бий болох гэж авч үлдэх гэсэн үг. Авч үлдэх гэж ярьдаг. Шинээр болох гээд байгаа биш. Биш үлдэх гэж байгаа. Энэ тэр манай одоо гарч байгаа сэтгүүл дээр байгаа тэр навандарчгийн ухрна гэдэг таваарч чинь миний өвөөгийн маань одоо дончин өнтергээд байсан та манай энэ дамбын шиг энэ тэр нөгөө морин травч яаж ийсэн юм бэ надад анхдал зөвхөн тэгж ийсэн. Тэгээ ах トゥ хоёр л та. Тэгээ анхдалт үеч өвгөн. Тэгээ тэр нэг өвгөний нэлбэг хэрийн сэлбэр энэ чинь манай ах тэгж байгаа шүү дээ. Би 16 азар үйтэй 14 найраг төрүүлсэн байна. Миний нэлбэг байя гэж байгаа. Шим ингэж ярьж байгаа шүү дээ. Гоё гоц 57 он гайхамшигтай 300 төгрөг сайхан тарган бүдүүн охмороор түнднаа он зүгээр
зурж заа тэргээд ингээ гой гой ярьж байгаа байхгүй. Тэгээд энэ ахынтрийн маань одоо юу бидэнд ярьж байгаа хэлж байгаа одоо найдварлаад байгаа мах юм. Захаахан гэдэг юм санахгүй дээ. Тэгээд юу байгаа. Тэгээд дээр нь манай удмын тамга их түүхтэй тамга л да. Хүн хараад нэг болцоод байгаа байх зүгээр өнгөн тамгатай. Өнгөн тамга. Тэгээд манай орон зөөгийн төрсөн ах нь өгнөний барлаг болсон юм л даадууч юм байсан. Үе юм байсан. Тэгээд нэг хитаа дутаа болсон юм байна. Нэг өдөр тамга хайртай ч гэж гойсон юм байна. Өгнөйнээс. Ноён чи бас одоо өмнөх нь чи тамгаар яд гэж. Цэрлэг шиг дарахгүй юу гэд манай өнгөн тамгыг хайрлаж ирсэн. Жишээ. Цэрлэг шиг дарахгүй юу гэдэг. Чи явж шууд хийж ирсэн. Одоо өөр хүн одоо зааж ойж тэгэхээр бас заагаад өгсөн шүү дээ. Ахмад дээр ярьдээ. Манайхан ноён тайж байгаагүй. Манайхан баргууд байсан. Гэхдээ том намар байсан. Манай дүүгэн байдаг. Ийм л очтой юм биш үү? Тэгээд ер нь тэгээд багасаа энэ ташкин тавааноцод айдын том зээч одоо юу хийх вэ тийм ээ. Нэг л юм морд том морд. Тэгээд тийм байсал дараа одоо чинь өссөн орчин тийм учраас тэр нэг адуундаа хайртай, Монгол ажилтай хайртай тэр том сүргийн одоо бий болгосон Монгол улс бий болсон тэр огшлын одоо гал голомн тэр хүмүүжнэ гэдэг бол одоо өнөөдрийн байдал харагдчихлаа л та. Тийм ч учраас ийм усууд өвс хоёрын тухай яриад ах шиг байна. Зүгээр нөгөө хэсэг нь бол одоо юу гэдгийг өгөн нөө ингэж ярихаар миний хувьд бол бас тэр шүрмсэн чулуун дээр очиж тэнд одоо анх хоёр дахь наадамд очиж барилдад дамжин начин төрүүл би үзүүлж тэнд олдон сайхан модны танхил үзэж ажнамын зэр газар тэгээд нөгөө сквадрын гопон бодоо азарганд гуруула өтөр дээрээд галшрын хоёр азар хоёулаа гашруултаад уралцаар үзсээрээд гаднаас дайруулчихдаг байхгүй гурван гурван дайруулсан. Хөгөр хөгөөдрөөний зэр. Азрооны зэр газар ажнам хоёр азар хоёр чи би тэрийг дагаж үзэж тэгээд тэнд барилдаж тэгээд тэндээс бас тэр шүрмсэн зулуунд одоо тэр бүгдээ цэвэнд ихий зайлуулсан учраас мөн аранга одоо хотод бас нэг моор яд ингээд хэдэн. Нөгөө талаар одоо уг нь хоёрын хишгийг хүртсэн хүнхээр орон хүрэн гэвэл инкээ зэр дүүр босоож авсан гэдэг хүн инкээ зэр зэрэг аваад тэрний өөрийг авчирч би одоо тоолоод яг тэр галшаар адууны одоо Намдогийн зэр зэрэг гэдэг газаргаар дунд говийн одоо 60 жилийн бүсэд алаг азаргыг донсод олсон зүйлс багтаад ойрхон жил нордно гэж говь шанхад амун үзүүлж ингэж байсан. Тэгэхээр нөгөө бий болгоцсон өвгдээц ингээд Намдогийн зэр азаргыг ярихаар өгөнд ингээд азаргнууд дурдагтай явж байгаас ингээд тэгээд орон хүн ингээд ороо явсан. Тэгээд энэ түүх домхтой. Өнөөдөр ангид азаргны өөр авчаар гიშгүүж азарганд дөрөвхээр миний нэг азарг байсан гэж яриад байгаа хосоо. Тэр хүний би азарг гэж байхгүй байхгүй. Гадаад тэгээд түүх байхгүй, домог байхгүй. Тэр ийм юмрууд ормооргүй байгаа юм бодод энэ домогтой түүхтэй өв соёлоо Монгол адуугаа монголоор нь авч үлдэхгүй бол болохон байцлаа гэдэг. Та бүр аргаан барж ийш тавьдаг доктор ингээ хамгаалах бол тийм гадны юм оруулах. Тэгэхээр яг тань шиг одоо ингээ сумдаа манай хавьяаст ингээ анхаарал тавиад явуучих юм бол ерөөсөө энэ чинь цаашаа явах гарцгүй юм байна гэдэг нь болоод бидүүд Монгол адуугаа Монгол адуундаа адуу хариулахтаа, хоноо хариулахтаа, өхөр хариулахтаа унаад эдэлчихэл тэгээд унаан сайн уяад харигдуулчихдаг үстэй. Ер нь бол хүнтэй тэмцэлтэй л байдаг байхгүй. Тэгэхээр юу тэмцэлэг хэлбэрийг өөр зүг рүү чиглүүлээд тэгээд тэр хавьяасаа ингэж байл. Тэгээд нөгөөдүүлтэйгээ бид өөрсдөө юм хийгээд ингээд болгоод ирэнгүүт тэмцгээ болчих юм чи нөгөө хүмүүс өсөөгүй тэгээд өөрсдөө яваах ингээд одоо тэр бас хорих байхгүй гэж бодож байгаа. Одоо хүний мөнгө хөдөлмөр бас тийм ээ. Тэгэхээр энэ би бол бас боддоо шүү дээ. Энэ чинь эвгүй шүү дээ. Уралдааны хатуу шүү дээ. Спортын хатуу шүү дээ. Тэгэхээр энэ жоохон хүүхдүүдээр унахад хөдөл би юм зүйлгүй шүү дээ. Яс томтой тийм ээ. Монгол хатуу чинь яс ямар хилдэ гэсэн хөнгөрөө томроо тэгээд ингээд нэг юу тэгээд бол эдгээр уйлах байгаа хатуу экспортлогч гэсэн Монгол хатуу бол өөрсдөө байгальтаа зохиолсон. Нөгөө Монгол хүн өөрсдөө тохирсон гэтэл энэ инкээс том айхтар ясна дээр хүүхдүүд зайд унжсан. Энэ орчин хүүхдүүд хүн хурд гаргааны хурд өндөрөж болохгүй. Тэр чи зөвшөөрөх байгаа. Бүгдийн төв байгууллагууд яг тэрийг тайлбарлаад байгаа. Таанууд энэ эрлийн задуу оруулж ирсээс бас бид өшөө анхаарал тавих болохоо байж байгаа юм аа. А нөгөө нэг талаар та дөрөв ярьж алтан туурт гэдэг нэг Монгол адуугаа мэдүүлж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол адуу чи өөрөө туурандаа нийлбэлтэй. Монгол залуу өнөөдөр дэлхийд эхний 3 байранд орлоо ботоо зургаар, бодис зургаар ганц
ярьж байгаа байхгүй Монгол адуугд ингэж авч чадна гэж гайхуулж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр нөгөө аппарат гэж хажуугаас нь авах гэж гарахгүй юм шүү дээ. Доороос нь авах. Тэгээ яг нөгөө уурга шүрхэхэд ухсахт аппарата доор нь тавьчихсан юм байна. Тэгээд авсан учраас тэр зэлхэд очиж эхний 3 байр шалгарсан. Тэгэхээр Монгол адуучаас тэр аппарат хийдэг байхгүй. Монгол мөр одоо ингэдэг өөрөө одоо бид хоёр холин тавьчих суусаг мэдээж адуу хооронд Үжиг ингээд харахад яадаг юм марч өөрөө ингээд овцсон. Тэгээд бид хүүхд байжхад яадаг өдөр мороо шүү гэж санаачдаг тийм. Тэр ч мөр үсээ гараад. Эрлээс хатуу гэдэг юм байхгүй шүү дээ. Хатуу хаш. Одоо тэр хөрөмжөд очоод Монгол мөр үргээд ухаад зогсдог юм байлаа. Эрлээс хатуу шууд дайрдаг байхгүй хөрөмжийг. Тэр чинь яасан махан тэмцэгч уралдах чанар одоо агуулцаад чинь тэгж явна шүү дээ. Монгол одоо бол Баярлалаа бид нар байж штэ. Эргэсэн үений дараа суманд мөн ч олон үнцэл байсан дөө хөгдөөд би дээр надад үсгсэн үндгээ сонсоогүй шүү. Яг сонин штэ тэгээд хөгд багц сунж яваад очиж тэгээд одоо дааганд нь давт гэдэг үг бас чугуул шүү. Би одоо өвөө маань одоо би өөр энэ бүдүүмөр 100 намар унж үзээгүй штэ. Дандаа нэг даагаа сурган тэгээд хөөш даагнаас болоод үхтгүү гэдгийг бас батлсан. Нэг өдөр тоожсон за манай уячд бас энэ хөгжилтэй явуулсан уу ядарсан юм. Нэг муу дааг унчнаа, нөгөө вагнхуу ургурчнаа. Тэгээд уургын мөр болгоно гэдэг нөгөөдгөөр хонь тугал дайрч ургалдаг байхгүй. Нэг ороо эмөө ах байж исэн юм а. Тэгээд хонь гарах гэсэн юмээс ах тийм яадаг болчихсон тэгээд ирсэн. Тэгээд миний хоёр буу яваад миний дараагийн дүнийг насаж өгдөг. Миний хоёр буу яваад тоноо хураагаад гэсэн. Тэгээд би гараа явж ирснээр санаж байна гэж чаа. Тэгсэн зам тугал гэлдэгөө тоож өгнө өстэй. Тэгсэн миний дааг уургамар ус ингээд угсыснээс амтдаг юм да өглөөс ирсэн шүү дээ. Нөөш дайраа багш. Одоо яасан манай туу хажууд нь юу яагаад байж гэсэн гэж байгаа. Өдөө зогсчихсон гэж байна. Би жоохон байсан. Би нэг өдөрөнд байсан. Тэр нэг нэгдүгээр байсан. Би нэгдүгээр байсан. Тэр нэг миний дараагийн байсан үү. Тэгсэн тэр даг тоглондоо гут татуулсан юм шиг байна. Дөнгөнд явсан уу яасан тэгээд өглөө юм их өөрчилжсэн тий. Тэгээд энэ нийт одоо уячид өдөөний одоо малчидтаа л одоо би дахин хэлмээр байна л да. Тэгээд нэг хэдэн он цуглчаад энд ингээл нэг өөрсөндөө нэг юм гарах одоо ч айгүй харддаг болсон шүү дээ хүмүүсийг. Бас нэг хэдийн бөөгөнч яах гэдэг нүгэ хардаал те. Энэ чинь одоо бид нар ерөөсөө одоо бидний зорилго бол өөр юм аа. Тэгээд энийг бол одоо би бол яг хөө өөрөө юу хүн л дээ. Яг техникийн хүн, эрчим хүчний хүн тэгээд энэ салбарт олон залуучууд бас хэлж ярьж л байдгийн. Тэгээд өнөөдөр хүртэл бас нэг хөдөөтөөгөө бас нэг амьдрал ахуйгаа бас нэг таслахгүй яваад байгаа хүний хувьд бас олон одоо үеийн олон цагийн одоо амьдралыг мэдж штэ бас тийм ээ. Тийм учраас одоо тав хүмүүс л одоо бид нар хоорондоо зарим зүйл дээр одоо мэдээж уулзах үед урд тойрны оролцох гэж үзлгүүл яах вэ? Нэг иймэрхүү зүйлүүдтэйгүүрэл их сайхан нэгдмээр байна л да. Тэгээ яаж одоо эдгээрхэн дуу хоолойг уул хүчин байгаад байдаг. Тийм байгаа тийм. Шахаад гараад хэлээд байгаа чинь ард хүний масс бол одоо энэ Монгол одоо дэмжиж байгаа маа гэдгийг та хэлээд байна. Тэгэхээр одоо би юу хэлж байгаа нэг бол одоо хууль хэлж байгаа нөтүүдийг жоохон бас нэг сурагч юм сонсох байдаг үү. Ардны майхтар маас хамаагүй юм гарч болохгүй шүү гэж хэлдэг. Тэгээд энэ чинь тэгээ бас л нэг масс эсрэг юм битээ гараа гэж хавар болдог. Тэгээд нөгөөх нь дахиад нөгөөд үргэлжилжсэн одоо гоншгонсон юм бодно шүү дээ. Тийм учраас төр маань одоо их зүйл юм гаргаад байна. Тийм ээ. Тэрийг одоо бид хэрэгжүүлнэ. Бид хэрэгжүүлнэ. Тэг хэрэгжүүлэхэд асуудал шийдэг. Хууль маань нөгөө хөрсөн дээрээ байсан байгаа буусан байгаасаа ингэж хэлмээр байгаа юм да. Тэгээд одоо битгий л одоо тэгээд юм л талцуулах одоо өөштэй маань холбоо ингээд бас одоо Монгол одоо шүү дээ. Одоо спортын холбоо одоо тангараа байгаа спорт холбоо ганц миний совтенс байгаа шүү. Совтенс бус нь ер нь бүгдээрээ 2-3 холбоотой болсон шүү. Би ч одоо Монголын совтенс холбооны төлөвч шүү дээ. Тэгээд спортын байгууллагын хувьд бас явагддаг хүний хувьд тэгэл дэмий олон цаг бармааргүй дэмсэн тэгээд зарим юм дээр бол эргээ харахад цаг барсан дэмий юмнууд их тийм ээ. Тэгээд талцуулах юм. Тэг ийм л юм яарч одоо ээдтэй нөгөө Монгол улс чинь нөгөө малчт дээрээ суурилдаг хэвээрэл байгаа шүү дээ. Тэгээд төв зөксгийнхэн нэг одоо нэг энэ тал дээр нэг анхаарч үзэж тийм ээ. Манайхан нэгдэж одоо бид одоо мөр үйдэг ялгаахгүй хөдөө чинь нөгөө амьдралын процедур яг адилхан юм байдаг шүү дээ. Өглөө болдог мадн ингэдэг тэгээд тэр зүү аймагтууд тэр баруун аймагтууд яг адилхан байсан. Тэгээд олон зүйл дээр юм адилхан байхаар би эхлээд гайхдаг байсан. Ял хаамаагүй харангад очиод хаамаагүй ингээд явж байхад манай тэнд байдаг юм ингээ хайцуулаад харна шүү дээ. Өөрөөсөө байж л байгаа.
Гэрвитийн бид 1800 онд бичсэн дээр Даарсан гүн уншихад өнөөдөр манай малчин ахуйгаа бол айгүй сайн бичсэн харагдсан шүү. Тэрэн дээр өнөөдрийн амьдралыг баг бичсэн чичгсэн байна. Одоо тоонч гаруй жил юм шүү дээ. Тий. Тэгээд ингээд юм харж яхад одоо их л юу байх юм бэ лээ. Зүгээр миний хувьд бол одоо цаашдаа бас хардаг, уншдаг, бичдэг тал руу одоо бас нэлээс орох төлөвтэй байгаа. Бизнес юмудаа бас нэсэгчлээ. Тэрийгээ одоо бас энэ их том годод болгоно гэж бодож өгнөөнийхөө үг. Одоо тэндээ л хэдүүлээ нэг өстө нэг ирэх байхгүй хүмүүс ирэн шүү гэж цаага ойлгуулаад жинхэнэ нөгөө муудаас Монгол хүнийсэн дисүртэй юмудаа хөтлөж боож байгаа шүү. Тийм ээ. Тэрөөс энэ том зүйлдээ зүгээр миний нэг одоо хүсээд байж байгаа зүйл тэрийн нэг сайхан малчин хүнд одоо уралдах хэрэггүй болчиход байгаа. Нөгөө Монгол морь маань уралдах хэрэггүй болчиход байгаа л авсаад байгаа шүү. Тэгээд дэлхийд бол уралдаан байна. Манайх бол уралдааны дүрэн байхгүй юм байлээ. Наадмын хуультай. Наадмынхаа хуулийн захираад ятаж бид харин цаана одоо мэдээж тойруулга барья гэж байгаа. Баярхан зөв. Тэгвэл дэлхийд сонгодог тойруулгын жишгээр хөгжөхөөр манад цэвэрчнээ одоо уралдах уу? Манай нөгөө релизж байгаа бол дэлхийд уралдах боломжгүй гэдгийг бас төр засгийнхан ойлгохгүй юм байна. Мэддэггүй. Яг л нөгөө өөрийнх нь амьдралаас хол байна шүү дээ. Тэгээд нөгөө нэг зөвлөө таны ярьж байгаа зүйл дээр ярихад бол холбоо ингээд хоёр боллоо нэг боллоо гэж ярихад би Монголын морин спорт уяастай холбооны тэргүүлэгч шүүнээр нэг сүүлийн 16 жил явсан юм билээ. 25 жил төгтөө уяастай холбоо гэдэг байгаа шүү дээ. Тэгээ би өөрийнхөө нутагт одоо Аранхан аймгийн морин спорт уяастай холбооны би бол ямар ч бизнес байхгүй хүн тэгээ зүгээр морин үед нөгөө үедээ хичээл номын заах нь ахуудаа ойртдаг юм уу гэдгээр би бас энэнийхээ буйгаар бүх сум дараа тойроо бүх сумдаа тэгээ Аранхан аймгийн уяастай холбоо гэдэг бол аймаг дээр байгаа хэдэн тэргүүлэгчийн асуудал биш ээ. Багийн уяастай асуудал ингээ бүгдээрээ нийлээд ингээ явцгаая гэдэг ингээ нэг 7 жил удирдсан. Тэгээ хамгийн сүүлд одоо уяастай холбооны 7 дугаар хурал дээрээс тэр ард түмний маань сэтгэл нөгөө 80 гаруй хувь нь одоо бараг 90 орчим хувь нь Эрдэнэс Монголоор нь ялгаж оролтно. Ялгахтаа үйлдвэрлэх байдлаар нь ялгана гэдээ ороод ирсэн саналыг хэдхэн хүн өөрчлөөд өөр дүрм гаргачих бол тэгвэл энийг бол манай их хурлын дарга аягүй сайн тайлбарч төрийн наадам бол төрийн хуультай хуулийнхаа дагуу 6 насны мөр уралтнаа. Уяастай холбооны дүрм чинь бол нэг төрийн байгууллагын дүрм багхгүй юу? Яах вэ тэдүүдийн санаа сонсч байж магадгүй. Тэгвэл энэ болоогүй учраас одоо нэгд болоогүй учраас Монгол адуугаан гэсэн яах вэ гэсэн Монголын хөдөөний малчтыг одоо төлөөл болоод хэрвээ та нарт ингээд энэ үзэл бодлоо хэрэгжүүлэхээр байгаад ингээд хэрэг оронд хурал заавалъя. Мэдээж биднүүд уяастай холбооны хурал хэрэгтэй дандаа аймаг уяастайхан холбоо одоо зардлын дааж ирүүлж байгаа шүү дээ. Төлөвч сонгож. Сүүлийн үндэсний уяастай холбоо ингээд морь уралдаан уяастай холбоо байгуулахад сайн дураараа мянган уяас өөрсдөө ирж цуглаж дуу хоолойгоо танаас авахудаа дуу хоолойгоо хөрөхгүй болохгүй. Тэгэхээр энэ өөрөө нийт массын одоо ард түмний ирэх шиг байгаа учраас өнөөдөр явж байгаа. Нөгөө нэг зүйл бол би хувьд одоо тэр сайхнаа өгөн ойны тэр гişиг уйнаас хүртэж энэ Монгол адуугаар одоо бас нэг уяач гэж ард түмэд нэг хөндлөгдөж яваа. Энэ өв соёлоор яг хөдөө гэртүүсээр одоо бүх барилдаж ингээд энэ өв соёлоор тээгдэж яваа хүний хувьд энэ өв соёл нь ард түмний минь талд байгаасаа ард түмэндээ одоо үзүүлбэр нь шудраг байгаасаа гэдэг үзэл бодол байж явдаг хүний хувьд энэ тухайн асуудлаас одоо ухаарч чаддаггүй. Тэгээд одоо олон сүмдад мандаа инглээ улсуудыг урайлан дуудаад байгаа юм шиг ярьдаг. Үгүй би бол хэлзээч тийм биш. Ард түмний хүсэл зорилгыг энэ төрөл хүрэх гэсэн энэ чинь амьдрал дээр болтгүй юм а гэдгийг үзсэн хүн баггүй. Ирлис Монгол мөр хоёр уралдаад болохгүй гэдэг нэг ерхий сайдын жишээ аваад байгаа тайлбар. 200 машин G60 соёлч уралдаж болохгүй үстэй. Та хоёр ингээд 60-аас очиод нөгөө цуг тоглож өссөн 260-аас найз байгаа 200 авчихгуудаа машинтаа дахиад тэр цуг очигээд нэг хажи явдаггүй үстэй. Хөдөлгөөн яв гэж үү. За лайв үзэж байгаа хүмүүстийнхаа бас мэдээлэл өгөх зорилгоор өнөөдөр одоо яг 12 цаг 41 минут болж байна. Тэгээ өнөөдөр одоо 2018 оноос хойш их хурлын гишүүн боловч чулууны санааталж байгаа бид бүгдийг нэрлээд байгаа одоо Сэрвэний хуулийн тэрийн байгуулалтын байнгын орооны хилцүүлэг яг одоо нэг цагийн дараа 14 цагаас хилцэн. Тэгээ энэ хилцүүлэг бол одоо News цэгийн Eagle TV-гийн сошиал лайваар дамжуулах юм байна. Тийм учраас бас энэ хууль, энэ морьтой холбоотой энэ асуудал дээр их хурлын гишүүд бас ямар үг хэлэх нь вэ, тэ? Хэн ямар байр суурьтай гэдгийг бас нийт хурдан мөрсөн өстөнд уяаш нар бас хараарай гэж бас хэлье. За аюушхай манай энэ лайв маань өөрөө юу шүү дээ. Монгол Магна гэдэг.
Би бас нэг зүйлийг Монгол магна гэдэг нэг манай энэ холбооны тэргүүлэгч Батгалзын ах манаас нэг өгч ирсэн. Юу санал болгож ирсэн. Тэгээ Монгол магна гэдэг чинь нөгөө бид үлдийн нэг үзэх дуртай Тод магна гэдэг кино байдаг. Тий. Тод магна киноны яг үндсэн гол агуулга бол Монгол хүний монголчуудын тэр нэг эвлэлтэн нэгдэх тэр бадрангуй тэмцэх сэтгэл зүрхийн одоо мохоохын тулд манжуугийн ноёнууд одоо бодож юу болсон бэ гэхээр ерөөсөө наадмынхын төрөг авах хэрэгтэй юм байна. Одоо наадмынхын төрөг авахын тулд манжийн ноён одоо гаднаас өөр хурд залж авчирч. За тэгэнгүүт одоо тэр нутгийн улсууд Монгол хүн байна да наадмынхын төрөг алдна гэж юу ах вэ гэд нэг юм одоо агуулга одоо зарчим. Тэг учраас тэр нэг хурд залж авчирч өөртөө тэр төрөөгөө аваад тэр яг төрөөгөө авах үед болсон чинь тэр гол дүрийн материалч нэг нь мөр нараа хөгшдөд нэг мөр нараа залуудад гэх юм. Тэгээ явж нөгөө хөгшин мөр төрүүл наадмынхаа төрөг авдаг. Тэгээ яг энэ цаг үед бол яг ерөөсөө төрийн наадам Монгол адуу төрүүлээд бид нар талиуныг төрүүлэхэд магна айлууныг төрүүлэхэд улс халзан төрүүлэхэд яг тэр үзэж байгаа хүмүүс ямар их баярлж эрлэж мөр төрүүлж орж ирэхээр баг өдөөс шүүгэлдээл тий. Энэ нэг бас нэг Монгол хүний нэг сэтгэл өгөгдөл нэг юм байна. Дотор их юм байна. Монгол хүнд бол тэд үндэ энэ малчин хүмүүс хэлсэн байт юм да. Тэгээд энэ орчин үеийн залуучуудад л одоо бид нар бас нэг зөв голдрөвдний юмыг нь л нэг оруулж өгөхгүй л бас цаг зав бараад байна. Цаг зав бараад байгаа билэггүй явж байгаа гэдэгтэй байна. Манай зүйлтэй гэсэн. Тэгээд одоо сая бас нэг оруулж ирсэн юм. Тэгээд ер нь бол одоо манай энэ Монгол адууны холбоо маань бол маш олон ажлыг хийх хэрэгтэй. Бид ер нь өөрсдөө нэг айхтар зохиогоод байгаас илүүтэй баг энэ дэлхийд ажиллаж байгаа бусад холбоод энэ Монголд байгаа холбоо ахмын аваад Монгол ерөөсөө Монгол орчинд нь юм нийцүүлэх хэрэгтэй юм байна. Тэгэхээр тийм үлддэг. Жишээ нь би бас үргэлж боддог байхгүй. Цолгоо яжтай уралдаан ч гэдэг юм. Гэхдээ танаа бүх хөлтөл цолгоо. Тийм шүү дээ. Аймгийн уралдаан ч гэдэг юм уу. Хамгийн томроод аймгийнхантай үзэж гэдэг юм уу. Энэ чинь одоо бидний зүгээр нэг арга нөгөө юм Монгол адуугаа хөгжүүлэх гэдэг юм ярина шүү дээ. Тэгээд нэг юм биш дээ. Одоо өнөөдөр адууны одоо хөлөнд гүйцэжээвэл одоо тэр тийчээгээл оролцдог. Ийм манайд байгаагүй. Гэхдээ би битгий байлга гэж юм биш. Энэ бол ерөөсөө цагаан үлний авдаг гэдэг чинь хөөрхий. Өвсөөр уралдаж болох юм тий. Хоёр цаг сайн хоёр уралдаж ирсэн байлээ. Ер нь ч тэгээд уралдаа яг одоо бол энэ чинь гэдэг байгаа тэжээл адуу би нэг ядгаа шүү уралдааны хуультай болох юм бол тодорхой хэмжээний адуугаар тэжээг уралдаж ийг тийм ээ. Бид нууч бол жилдээ нэг хоёр наадгал шүү дээ. Наадам бол наадмыг шинэ олон хийгээд хэрэггүй юм байлээ шүү дээ. Угаасаа тийм ээ. Цоод өгч наадам. Тэгээд энэ чинь манайхан ч одоо өөртөө ингээд цол биеийнхэнд зөндөө арга хэрэглээд шүү дээ. Өөрсдөө тэргээ боловсруулаад цолол хэрэгтэй болчиход байхгүй. Яагаад тэгэхээр за та бүхэн цолыг улсын наадамд барилдаагүй хүмүүсийн цол авахгүй. Тэгэхээр Монгол улсын цолыг Монгол төрийн наадамд оруулж өгөх ёстой. Тэгэхээр яах вэ? Бусдад цол олгохын тулд бүсийн наадам өгөө заасан. Тэгээд өгөөд ингээ хавтгаар болчихсон байхгүй юу? Энэ өөр эргээд буруу байна. Тэгээ би бол одоо үгдгээд зүгээр амьдрал дээр ингээд 90 онд нэгдэлчдийн 8 дугаар хурал бол би Төв аймгийн сэргэлээс малчнаар очиод онон багш үтер ч одоо ирж сууж байлээ. Тэр үед нөгөө энэ уяачдын одоо хөдөлмөрийг үнэлдэг болох яа гэл ингээд зөндөө санаа бай мөрийг өсгөх гэсэн явн явсараа тэр нь айгууд эргээд нэг үүс үйлэх эсрэг болсон юм байна. Бидний өвгдөөс яаж ирсэн наадамдаа уралдаад шангаа аваад цай болгонгаа аваад олж ирсэн. Бай мөрийг авлаа гэж очиж бага авлаа гэж ярьж байгаагүй гэсэн тий. Мөр хайрагдлаа гэж хэлсэн байж ш. Тэгээд бас ингэ сонирхолтой зүйл бид бас иймэрхүү ярилцлагаар өөрийн одоо бас нэг сонссон мэдснээ бас яг ч бас хэлж ярьж явах хэрэгтэй хүмүүс бас сонсож явах хэрэгтэй. Тэгвэл өнөөдөр чинь миний амнаас одоо зарим зүйлийг сонсохгүй бол эцэг сонсохгүй шүү дээ би энэ зүйл ороо. Тэгээ би ингэж бодоод идэв. Тэгээд өнөөдөр үнэхээр гашир адуу маань хурд байна уу хурд байна гэдэг би яг өөрөө батлаад байгаа байхгүй. Нөгөө сумынхаа нөгөө тэжээгээгүй адуунуудтай өөрөө тэжээж өвд авгалч очиж уралдаа барахгүй шүү. Би очиж уралдаа бартгүй ерөөсөө тэгээд яач сайн байна. Тэ гаширтууд юм байр гэдэг нутгийн магтаад байгаа байхгүй. Адуу сайн байна, өвд сайн байна, дэвсгэр сайн байна. Дэвсгэр гэж яриад байна. Өгсөн чи дээр адууд би нэг соёл үрэтэ очиад. Тэгээд удмаараа бол миний төрүүлчихсэн адуу та. Би одоо би яагаад их юу яасан гэхээр нэг цаг хугацаа их алдсан. Одоо би устд 6 болох гэдэг.
яг өрх адуугаар урдныг солиороо. Ерөөсөө одоо унаг таагнаасаа гэж тэрнээсээ тул гарахыг хүдээж гоод 10 жил алдсан юм шүү дээ. Тэг. Их солиороо тэг гэтэл тэр бол одоо ингээд бусдад сурамж болох хэрэгтэй байна л да. Гэхдээ би энэ хооронд зүгээр байгаагүй ял байсан. Тэгээд нэг удаа би нэг яг эрлэстэй эд уралдаг байх үед би нэг гоё юм ярил л да. Энэ 61 гармын энд оном мандаа занда баахан мандаа энэ хинмэн манай нөгөө эдээс дуур хамгаалдаг нэг юм лээ. Бэлэг тэмэрлэл тэр ихд очоод магцлаа. Тэгээ нэг энд би ядуу олон жил чадахгүй дээр байлгаад ингээд ер нь буцаж нутгаар руу явж байгаа байдал 10 хэдэн хонд юм бэ. Тэгээд 10 хонд юм биш үү. Тэгсэн нэг 50 адуу байна гэж. Тэсээ өөрөө явах гайхсан гинэ. Энэ хоо нэг эсвэл хэвгүй яаж боосон. Эсвэл нэг шат тэлэг дураг боосон. Эднийг өглөө нь 50 адуутай байдгийг. Энэ болоороо барай ичдэг. Энэ болоороо барай ичдэг гэж. Тэгээд тэр үед бас хайцангуй Монгол адуу маань бас яг орж ижсэн илэрцүүд яагаад цаг үеийнхэн байдгүйсэн юм уу? Манай Монгол адуу сайхан үзээд идэв байсан шүү дээ. Би ч хоргоо удан гээл дамар гээл дамар зэрэг ингээ олон юм энэ улс юунд оруулахаа миний анхаагүй босоолжийг алдсан байт юм уу? Тэр жил бас 11 онд бас нэг өнгөлөөл гараад тухтаадаг энэ чинь манай ухнаахын тэр хоргоо удан гээл оюун билэг асан маань их гайхаж байсан шүү дээ. Мосын хавтын бүх азаргын даклуудын өөр энэ хоргоо удан туучсан шүү дээ. Гэхдээ энэтэй л ажиллая шүү. Нэг гашны хоргоо удан ирж үү гээл ингээ. Тэгээд нэг иймэрхүү юмнууд байдгийг тэгээд манай холбоо цаашдаа бид нар нэг хууль хэрэгцээ орчноо төрийн хүмүүс тэгээд нэг сайхан гарах байх үү тийм ээ. Тэгээ ингээ гаргаад хэдүүлээ бас нөгөө талынхаа гэдэг юм уу нөгөө ээжтэйгээ холбоотой бас сайн хоорондоо ярилцаж зөвлөж тийм ээ. Тэгээд ингээд цаг хугацааг алдсан юм байна гэдгийг хэлэх гээд байна да энэгээр. Тийм учраас цаг хугацаа алдахгүй хийх ажлууд гэж бас байх хэрэгтэй. Аах цаг хугацаа ордог ажлууд гэж бас байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр та бүхэн одоо энэ тал дээр манай холбооч гэсэн маш сайн анхаарч энэ юм дээр л анхаарч олон сайхан ажлуудыг зохион байгуулж магадгүй одоо бид тэр яг тэр өгнөөнийхэн давн дээр би их сайхан байгууламж хийх нь тодорхой болсон шүү дээ. Ихэнх ажлыг хийсэн. Энийгээ сайхан түшээ манай холбоо тийм ээ. Магадгүй тэгвэл бүр одоо нэг зүүн зүгийг хариуцсан салбараа байгуулад энэ төргээд ингээд хэдүүлээ яаж ч яаж ажиллаж шүү. Сайхан Монгол улсын хэмжээ сайхан жишг наадам хийж үзүүлээ. Дэвс бодроо яасаа өрөөд байна шүү дээ. Гацныхан одоо атууга бэлдээд байгаа. Нэг л өдөр хэдүүлээ үзэлцэн. Хэдүүлээ Монгол адуугаараа сайж ирнэ. Би тийм муухай ажтай хүн бас биш шүү гэдгийг Өөр дэмжиж өгөх. Энэ айгүй муухай ажтай хүн байдаг. Намайг урдан байгуулахаар биш ихэдтэйхэн асууж ирнэ, алтан ширээг асууж ирнэ, дэлгэрэг асууж ирнэ, төгсөн ширээг асууж ирнэ. Дандаа урдж болохгүй гэж айгүй хөрг асуудаг. Би хэлж байгаа. Та нар наадам өмсөхгүй болноо гэж байгаа байхгүй юу? Та нар өмсдөг шүү ерөөсөө дээ. Ингээд эн чинь байна штэ. Энэ бидний том юм яриад байгаа юм шиг одоо ялангуяа юм мэдгүй хүмүүст бол одоо энэ Улаанбаатарт өсвөрсөн хүмүүст бол юу яах вэ? Сонсогддог байх. Мэдгүй хүмүүс. Нэг даатууныхны тэрний зүйлүүд тушаа нэг ачин үнэрсэн юм одоо хэрэгтэй ч юм уугүй ч юм уу гэдэг ингээд гэтэл эн чинь байна шүү дээ. Бид нар чинь одоо үүргийн дагуу бидний цаг үед бид л дуурахгүй өөр хин дуурах юм тийм ээ. Тэгээ магадгүй тэгээд дуураад ялан дийлээд гэдэг юм айтайхан болоод явж юм байх юм. Тэгээд ядаг төлөөгээл зарим нь буцаж байгаа юм асуудлууд зөндөө байх юм тийм ээ. Тэгэхээр буцаж болохгүй том соёл гэдэг бол энэ Монгол хүмүүсийн адуу гэдэг юм яригдаад байгаа шүү. Хүн айл болгоно уус болгонд юм яригдахгүй шүү дээ. Яригдахгүй шүү дээ. Монгол ерөөсөө Монгол нүүдэлчин гэдэг Улаанбаатарын бүгд нүүдэлчин уулзсан ганц соёл шүү дээ. Нүүдэлчин уулууд эдгээр хотод суугаад уулзсан. Улаанбаатарын бас нэг байдаг шүү дээ. Яг мөр дагуулж үзэхээр огшоод байдаг шүү. Манай их нэг тэгэхээр энэ нүүдэлчний гейм байгаа үстэй. Дахиж үзэж байгаа юм. Одоо эцэгчүүд бол хотын усууд нэг морь дагаад үсээ тэгээд өө хизээл тэр сувгаар үзчих гээд байгаа юм. Одоо тэгээд нэг дагаад морьд орчих ч ерөөсөө. Та нар яг насаараа энд байгаагүй шүү. Тэгээд удаа та нар марчуулахгүй шүү гэж хэлээд байгаа юм байхгүй тэгээд. Манай үндэсний холбооноос энэ Монгол магнаа лайв хийж байгаа нэг хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт бол энэ Хурдморны иргэн тойронд гарсан энэ маргаан бол бид бүгдийн л асуудал. Тэгэхээр бид бүгд бол нээлттэй сайхан ярилцаад одоо жишээлбэл боловч чулуун гишүүн маань хуула санаачлахтаа сайхан нээлттэй хэлцүүлгүүдээ хийгээд саналаа сайхан жиг даваад
Тэгээ сайхан за би одоо ийм хууль өргөн барих чинь шүү гэж өөрөө яриад бид нар бас холбооныхаа зүгээс бас мэтгэлцээ харилцан үндэслүүдээ ярий. Телевизийн халдварт орыг удаадаараа урьж ийсэн. Тэгээ энэ ерөөс орж байгаагүй. Дэмжиж авч хийж байгаагүй. Тэгээд нэгдүгээр зорилго нь ерөөсөө энэ асуудлыг ерөөсөө ярилцъя гэдэг нэг юм зорилготой. Тийм учраас одоо ингээд орон нутгийн талдлын яс голлох хүмүүсийн бас ингээд урьж оролцуулж байгаа. Хоёрдугаарт бол үндсэндээ ерөөсөө энэ асуудлаа оновчтой болох үүднээс 3 асуултанд л хариулт авъя гэдэг ийм зорилготой. Тэгээд энэ 3 асуултыг ерөнхийд нь би танд тавина. Ерөнхийд нь бас эхний 2 асуултанд нь бол баг хариулсан. Гэхдээ та товчхон ингээд тодтоод бас ингээд лайв чинь нэг тасралтгүй бас үзег бас дундуур нь удаж байгаа хүн байвал бас харж болно шүү дээ. Тэгээд нэгдүгээр асуулт бол ер нь бол энэ Монгол наадам гэдэг энэ өвгөнцний их өв соёлын юмд ер нь бол мордыг ер нь Монгол эрлизээр нь ялах уу эсвэл ялахгүй уралдахгүй юу гэдэг ялгах хэрэгтэй юм уу гэдэг. Ер нь бол 2 холбоо байгаа. 2 холбооны хоёулын дээр нь хурал дээр нь ер нь бол ялгаж уралдуулах хэрэгтэй гэдэг уул нь бол шийдвэр гарцсан. Ялах хэрэгтэй гэдэг. Тэгээ нэгдүгээр асуулт бол ер нь бол энийг ялах хэрэгтэй юм уу гэдэгт та нар хариулах хэрэгтэй. Хоёрдугаар одоо их хурлын гишүүн маань бас ингээ хүч түрээд хууль батлуулах гэдэг юм бол сэрвэгээр нь хэмжих хэрэгтэй. Хэрвээ одоо Эрлиж Монголоор нь ялгыг гэж байгаа юм бол 2 холбоо хоёулаа ялгыг хичээд яг арган дээрээ болохоор зэрэг 2 хуваагдсан шалтгаан болохоор яг ялгахдаа сэрвэгээр нь хэмжиж гэдэг. Тэгэхээр сэрвэгээр нь хэмжснээр нь өөрөө хамгийн илүү үр дүнтэй арга мөн үү? Хэрвээ ялгыг гэдэг дээрээ санал нэгж байгаа юм бол сэрвэгээр хэмжихээр ялгаа авахгүй илээ задуу уралдаад хахаар арга нь өөрөө буруу байна шүү дээ. Тэгэхээр сэрвэгээр хэмжих нь бас илүү үр дүнтэй бол ялгаа гэж байна. Тэр аль нь зөв юм бэ гэдэг. Таны бодлоо. Тийм учраас эхлээд нөгөө талынхаа асуултыг асуух гэдэг байна байхгүй юу? Тэгээд сэрвэгээр нь хэмжсэний одоо дутагдaltaй тал мөн давуу тал. За 3 дугаар асуулт бол одоо нэгэнт одоо ингээд тусдаа оролдуулах гэдэг юм чинь одоо ялгах маргаангүй одоо ялгах ямар шин шийдэл гаргалгаа байна вэ? Бид бүгдийн зүгээс бол ерөөсөө технологи хөгжсөн учраас сайхан чип суулгаад ил тод бүртгэлжүүлээд сайтад байршуулад ингээ явуулчаа гэдэг ийм санал дэвшүүлээд байгаа. Тэгээ энэ бол бас төдийл нөгөө нэг үйлдвэрлэх байдлыг харах хэрэгтэй, сэрвэгээр хэмжих хэрэгтэй гэдэг 2 юмнаас салж чадахгүй байна л да. Одоо энэ 3 асуултанд та нэг товч тодорхой хариулт өгөөс. 3 дахь дээр нэдүүлээ жоохон дэлгэрүүлээд бас жоохон яриад өгөх үү. Бас хууль тогтоомж ямар байгаа юм, ямар боломж байна тэр талаараас. За тэгэхээр энэ ерөөсөө одоо Монгол үндэстний асуудал юм шүү дээ. Гаднаас эн чинь нэг үг үсгэж бидэнд одоо дуурах шаардлагач байхгүй дуурахгүй. Бид л өөрсдөө шийдэх хэрэгтэй. За тэгээд ерөөсөө гол маргаан дагуулж байгаа юм чи ерөөсөө наад баяр наадмын хууль гээл бажгаад өөрсдөө хийгээд байдаг чи одоо ерөөсөө нөгөө эзэд татуугаал Монголд оруулах зорилго шүү дээ. Тэгээд өнөөдөр ерөөсөө наадах чи сэрвэний өндөр гэдэг чинь шарт хангахгүй шүү дээ. Бид хууль дүрэн үнэхээр цаг үеэр байна. За магадгүй ихэнх үед эзэд задраг орж ирээд ихэнх үед бол сэрвэний өндөр харин хэрэгтэй байсан баг. Хэрэгтэй. Ягаад гэвэл дэгээс нь том адуу гардаг гэсэн. Ойлгомжтой шүү. Одоо тэгсэн чинь үү шүү дээ. Цаг үе нөр болчтой шүү. Одоо жижигэрсэн өөш. Жижигэрсэн. Жижигэрсэн. Тэгээд жижиг байж. Хөөхөн стан дэсүүд нь шингээ хөөх юмнууд зүгээр хөөх адуу шүү. Бас эвлэс чи харахаар хүн хөдлөж хүн бас мугаардаггүй шүү. Юмтай тийм. Тэгээд ингээд бид үзий хатаад байгаа юм биш шүү. Хэдэн амьтдээ чинь ямар ингэж Монгол хүн авчирчил Монгол хүн бий болгох шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо маргаан дагуулад байгаа эдгээр одоо гэдэг юм уу ерөөсөө амархан шийдэх асуудал бол ерөөсөө шинжлэх ухааны үндэслэлтэй тэгээ өвдөрлөг байдлыг оруулах юм. Оруулах юм. Ерөөсөө одоо хөдөөж ядгаа. Өнөөдөр арайч бас нэг элизэ нэг шодрог хүмүүс өдөөжсөн байж байгаа шүү дээ. Би бол одоо шинэ 2 3 шодрог хүндээ тулгуурлаа. За тэгээд нөгөө хэд рүү хүн дайрах юм бол би өөрөө хамгаалтанд хамгийн түрүүнд дайраад орно гэсэн. Ингээл явж болно шүү дээ. Тэгээд ингэ хэвшин чухал. Тэгээд тийм учраас эхний нөгөө уралдуулахгүй гэдэг асуудал үйлдвэрлэх байдал нэмээд ялгаж чадсан тохиолдолд ер нь тэгээд өнөөдөр байна шүү дээ. Уралдуулахгүй гэж тавих нь бас буруу гэж бодож байгаа. Би ерөөсөө үйлдвэрлэх байдлаа юм оруулаад зөв ялгаад зөв уралдал та. Гэнэтх хэвээр. Гэтэл нөгөө улсад одоо тэгээд нэгдэл татуу гэж харахаар одоо цөөхөд юм уралдах юм биш үү? Тийм яг нөгөө дүүнд яг нөгөө энэ талтай их болцсон. Би бодлоо 100 201 адуунаас 151 50 гаруйг нь хасчаад багт
харахаар л ерөөсөө одоо нэгдэж юм орж ирдэг. Тэгэхээр энэ бол ерөөсөө аюулгүй тийм одоо хүн орцсон. Тэгээ маргалдаад бол асуудал болцсон байна л да. Тэгэхээр энэ хамгийн түрүүнд энэ юу ялгардаг асуудлаа ерөөсөө зөв Монгол юу гэдгээл маш их гарахгүй бол өөр гаргалгаанаа харагдахгүй байна. Шинжлэх ухааны үндслэлтэй үйлдвэрлэх байдал оруулахад л олон юм шийдэн дээ. Шинжлэх ухааны үндслэл угаасаа үйлдвэрлэх байдал. Тэгэхээр баяр наадмын зохион байгуул ямар шинжлэх ухаан байдаг? Морины комиссын мороо зохион байгуул тэр баяр наадмын комисс гэсэн үг шүү дээ. Тэр ажиллаа хийдэг хүмүүсийн нөхцөл болцоог нь хангаж чиг. Буруу байвал хариуцлага. Ерөөсөө амархан шүү дээ. Ажигээр ерөөсөө зарлаад за нэгдээ явсаад за ийм ясаа ийм үйлдэл одоо орлоо. Уучлаарай энэ комиссийн тогтоох хүмүүс буруу ажилласан байна. Энэ нөхдөд тавьсан. Хатуу ойлголт ойцсон байна. Ойцсон шийдэн гэдэг асуудал. Ингээд одоо явчихмаар байгаа гэдэг. Ингэж л одоо бодож байгаа. Тэгээд 3 дахь асуудал нь юу гэвэл нөгөө хамгийн сайн шийдэл арга шийдэл юм ээ. За тэгээ сая би юу хэлчихлээ. Одоо өөр арга бидэнд энэ байхгүй дээ. Ойлгомжтой тодорхой болсон асуудал. Тэгээд хөдөөнийхэн маань одоо Улаанбаатарт ирээд улсынхаа наадамд оролцдог эхлэлийн тавьж өгөх ёстой. Зөв шудраг байх юм бол ингээд аяндаа хүрэл. Аяндаа болохгүй байх юм бол ирэхгүй шүү дээ. Яах юм одоо энэ хэцүү шүү дээ. Тийм үү. Ерөөсөө манай холбооны бариад бодох хэрэгтэй. Ямаа шудраг болох чи тэгээд тэр уу яшаа наадамдаа эрхийн нэгээд үе гэж. Бодоод эрхийн хаач байгаа шүү дээ. За тэгээд нөгөө талаас улсын наадам гэдэг чинь сумын наадам шоурдаг шүү. Төгөлгөх юм. Тэгээд би бол одоо улстай сайхан үзлээ гэдэг. Яг одоо сумдаа. Ерөөсөө энэ нөгөө улстай явах төрийнхөө наадам байхгүй. Тэдүүд ганцхан наадам яриад байгаа. Тэгээ одоо тохиолдол холбооны асуудал байл та. Үндэсний бүхэн холбоо, үндэсний сурын холбоо, үндэсний морин уралдаан уяслын холбоо. Тэгээд тэр чинь үндэсний баяр наадмын тухай хууль байгаа байхгүй. Энэ хуулийнхаа хэмжээд явуулах гэдэг юм. Тэгэхээр улсын наадам гэдэг бол нэг өдөр 7 сарын 11-нд Монгол даяар юм. Одоо эхэлж байдаг. Эний ч утгаараа тэр бана наадам чинь юунд бүртгэгдсэн юм дээ шүү дээ. ЮНЕСКОд соёл. Ингээд тэгээд байхгүй л гээл айгүйх ярьж байгаа л тэгээд яг үзэх юм хэрэг байхгүй. Тэрийг монголчууд өөрсдөө ингэж ойлгохгүй. Би ч ойлгохгүй явсан шүү дээ. Тэгээд сүүлд нь ч одоо юу вэ? Ер нь бос улсуудаа гэхэд байхгүй. Нэ адгаас сууц өмсөд онцгой харагдантаа гэтэл гоё харагдаж байгаа шүү дээ. Мэдээлэл энэ ч одоо ер нь мэдхгүй одоо манай мөн олон одоо түүхээр нь гарах юм бол энэ морины хэрэглэл энэ дээд хувцас энэ эдэлж байгаа хэрэглэл одоо монголчууд чинь дээрээс их ховдог сонхоо байгаагүй юм байдаг шүү дээ. Тэр Ларсан гоншод би ойлгосон л та. Ерөөсөө хэрэглэх хэмжээгээр л алт мөнгөийг хэрэглэдэг байсан. Хэрэглэх яг олборлоо юмаа хийгээд ямар шомдгоо тэгсэн мөрдийг хэмцэг их хэмцэг тэр дээд одонтой нь холбоотой шүү. Дэлхийд их хэмцэг харагдана. Одоо энийг би банкрыг тавьж нэг би хэлсэн шүү дээ. Улсын авраг нохооны улсын авраг манай зөвхөн 3 удаа очиад байгаа юм л да. Одоо Монгол банк гэдэг байна. Тэр гадны шүүгчтэй гэж шүү. Хүн яасан их хэмсэг ямар гоё нохоо вэ гэдэг. Одоо энэ төр үйлдвэрт оруулах гэдэг тэр залууг сурлаад байгаа шүү. Тэр чинь шүү дээ мангар гоё болчихсон шүү дээ. Юу амгаа гэдэг. Тэгээ тэр юу гэж дээ. Угшил амгалаг гэдэг. Ганцтай болчихсон шүү. Нохоо юу тэгсэн тэр гадаг гэдэг шүү. Одоо тэгээ энэ тоомоор гүйсэн 1200 нохоо бүртгэлд орж иж олон улсын үйлдвэрт орох юм байна. Тэгээд 20 эр нохоо зэрэг зогсчоод нэгнийхээ дээгүүр давж хараад хоорондоо ахрахчгүй ингээд зогсчод тийм түүх байхгүй шүү гэж. Тэр гадаач өгдөг гэж. Гадаач бодлоо шүү надад ч гэж. Бодлоо. Аюул бодлох юм бол нийгэмшээгүйгээд цод тэмцээс хасч байгаа юм. Бодлоо. Бодлоо. Тэгээд манай амбар нэгнийхээ дээгүүр хараад ингээд хоёр настай макрод шүү дээ. Ингээд томроод байна шүү дээ. Тэгэхээр ингээд бодохоор бид өөрсдөө одоо энэ ийм гэл ярьдаг боловч яг амьдрал дээр үнэхээр тийм байна гэдгийг бас хүн болгон бас бодоод үзээрэй гэж хэлэх гээд байна. Энэ бүртгэжүүлэх, цахимжуулах асуудал ерөөсөө дэлхийн нийтийн хөгжиж байгаа чиг хандлага шүү дээ. Тусаар нь бүртгээд тусаар генетикийн шүүмжлэх байгаа. Тэдүүд ихлээр тусаар тогтоодох гэдэг нэг шинжилгээг авсан зогссон байдаг гэж. Тэгэхээр одоо тэдүүдийн миний одоогийн тайлбарлаад манай биднүүд бариад бодох хэрэгтэй. Одоо ихний ээлжид яах гэдэг нь гэхээр 500 жилдээ сумдаа орох морьтой одоо бүртгүүлжүүлээ явуулчих واخгүй. Тэгэхээр эний чинь ариун болдын хээр морь бүртгүүлж байхад энэ ямар адуу төлөв хажуудынх нь саагалт мэдж байгаа. Энэ хүн өөрөө мэдж байгаа. Энэ хүн нуугаад уралдах гэж хатал саагалт мэдж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд ил тод уучих юм бол улсын наадмын өглөө чинь морь бодох тэр юуны
комисс билээ. Тэр комисс чи зүгээр бүртгэж ирсэн морийг мордуулаад энэ чинь Монголд татлагдсан гэж яваад байгаа шүү. Бүртгэлтэй юм байна. Тэр үед тэгж яадаг мадаг асуудал байхгүй. Маргаан руу нэг хуудсан байж Та одоо спортыг зүгээр нэг бүхээр байлаа. Дэлхийн аварга очоод одоо хэд хоногийн өмнө сарын өмнө юугаа явуулдаг үстэй. Мэдүүлгээр тэгээд тэр мэдүүлгээр хүн тэр тэмцээд очдог. Бодогцол гарцсан байж. Тэрнээс өглөө очоод чи мэдүүлгээ өгөөд бариад очоод дэлхийн аварга ордог үстэй. Тэрнтэй ганц төрийнхаа наадмыг сарын өмнө тэр мэдүүлгийг аваад зогцооч юм. Тэгээд хэрүүгүй хийчээ та. Та хоёр өөрсдөө 3 дахь хариултыг өгчтэй шүү дээ. Энэ бүрцүүлүүд ингээд маргаан баггүй. Ер нь евро нэг юм байна шүү дээ. Евро нэг юмыг ингээд дүгндэг журам байх хэвээр цаас байх хэвээр. Тэгэхэд маргаан гарсан ч нэг удаа гарна. Цаашдаа тэр нөгөө цаашаа энэ ингээд гарцсан тодорхойлсон чинь авирлахтаа очихоор шин. Тэгээд бид нар масаа бол одоо холбоо гоё хийж боломжтой. Яг энэндээ шударга оролцоод ингэвэл одоо тэгээд магадгүй олон одоо адуу эвлүүцүүлэх гэжсэн бодлоос нь буцаах тийм хэлбэл орно шүү дээ. Ингээд надад шударга бол үнэхээр тэр эвлүүц адуу марчтад бол үнэхээр хэрэггүй байна шүү дээ. Одоо яг л уралддаг ажил зорилго болгосон хүмүүстэй л хэрэгтэй байна. Ер нь тийм хамгийн одоо өөртөө чи ярьж байгаа энэ нөгөө сумын уяачны төлөөл болоод түүхээ уншчихсан, ном уншчихсан, бизнесээ гэдэг өөрөө гэдэг энэ төлөөл болоо ярьж байгаа. Сая одоо нөгөө багхардаас ингэж ярьлаа л да. Биднүүд нэг юм байл да. Бид та нар хэлчихсэн нэг цаг хугацааг алддаг юм байлээ гэдэг. Тэгэхээр манай бас тэрвэрс тэгж байгаа байхгүй. Сандраад явах байж наад ирлээс мөрчин нийт ард түмний ирэх шиг хангахгүй болоод тэртээ дөрвөө Монгол адуу дэлхийд одоо Монгол адуу агуу гэдэг Орсын одооноос хөшөөгийн босгочод байгаа. Тэрнтэйг адил Монгол адууныхаа төлөө Монголын бүх ард түмэн ойлгоод байгаа гэсэн. Тэгэхдээ тэр хугацаанд цаг хугацаа алдаж байгаас нөгөө Монгол хүний уяачийн ирэх шиг хөндөгдөд алдагдаад яваад байл. Энийг л одоо алдагдуулахгүй байхын тулд нэг тал хурдан нэг тал дээр зогсож юмсандаад гисэндээ бид одоо цаг заваан зараад ард түмнийхээ төлөөл болоод энэ үйлчлэгэнд оролцоод байна шүү дээ. Тэрнээс одоо юу гэдгийг уламжлалд бол одоо надаа цоод гэж алга хэрэг сонирхолтой биш болчлоо. Хэдэг толдгоортой хэлсэн шүү дээ. Хэрвээ цол авах гэдэг бол цолын төлөө урдаа Монгол энэ цолоо буцаага авчихаа. Нэгэнд нөгөө ерөнхийлөгч намайг алдаа гаргах болохоор авч болохгүй байгаа юм шиг байна л да. Тэрнээс одоо бол би ерөнхийлөгчийн зарилгаар өгсөн цолыг чинь тэгээ одоо тухайд өөр зөнсөй болго дахин толманлаа бий болгоё гэл. Яах юм бэ тэр дахин толманлаа. Одоо ахаар нэг аймгийн манлаг олчих юм бол одоо нөгөө хэдэн аймгийнхаа наадам нэрлэлээр дахиулаад аймгийнхаа манлаг олчих гэх юм ингээд тохиод дахиад. Ийм зүйлүүд чинь яг одоо тэр саяны багхад жишээ аваад хэлэх гэдэг нь Монгол адуу тэртээ дөрвө түүх одоо домог улсаа адуу учраас монголоор үлдэнэ. Энийг үлддэг бослоох гэж байгаа нэг эсрэг үйлдэлт төр зөрөө хугацаа нь энээс хүн болгон таны хэлэхээр болохгүйгээ ихт ойлгоод нөгөө ирлээс адуу авах гэсэн болоод Монгол наадам монголоор болох юм байна. Монгол адуу ижи авахаа өвдөөцийнхаа бий болоод энэ Монгол адуу харин тордох юм шиг нөгөө өөр хоорондоо одоо хоёр сум хоорондоо тийм дахин гэдэг одоо дана баян мөнгө гэдэг үлгэр дом болсон. Хинтийч тэр хоёроо хурцтай. Хинтийн одоо олон сайхан газар голын хойно төрсэн газар тэр наадам дээр төрүүлсэн уртан төрсэн адууч төрийнхаа наадам төрүүлсэн. Тэгэхээр энэ хордны үлгийн цөм нутгийн энэ наадам тэгээд манай Сүхбаатар мэдээж гайхамшигтай хурцтай. Тэгээ энэ сайхан домог болсон өвөг дээдсэн маань бий болгосон Монгол адуу Монгол тэрхаа наадамд оролцох Монгол уяаш маань оролцох эрхийн төлөө таагаад үзэл бодоо төр төмөнд хүргэж байна. Тэгээд Монголд ганцхан байгаа би тэр үйлдвэрийн бичиг баримтыг анидаа сэтгүүл дээр гарах байх. Тэгээд энэ дээр заасан байгаа шүү дээ. Унлага эдлэгээ хурдны чиглэлээр үйлдвэр моо Үйлдвэр боо. За энэ үйлдвэрийг гаргачаад улс өөрөө энийг бодлогоор энэ үйлдвэрийг авч явахад мөнгө төгрөг болон бусад бодлогын байдлаар ажиллаж явах хэрэгтэй байл. Юусе энийг авч явахын тулд ганцхан энэ чинь тэр сумын тэр мачтын тэр сум захиргааны асуудал биш байхгүй. Бүхэл бүтэн шийдлэх ухаан өөртөө батлаад гаргасан. Тэгвчгээд одоо төр өөрөө энийг нь одоо бодлогоор авч явах хэрэгтэй байлээ шүү. Тэгэхээр өнөөдөр юу хийх гэж байгаа юм бэ? Одоо би сая гайхаж шүү дээ. Одоо тэгээд тэр янз бүрийн юм гарах юм бол тийм ээ. Энд чинь нөгөө мачтаа таастай унлага эдлэг гэдэг би урд нь хэлээд яг бичмээр тэгж байгаа шүү дээ. Унлага эдлэг. Унж эдлүүчээ тэгээ уралдаад унж эдлэлчээ. Тэгээд нөхдөөд одоо дээр үед таамж шигшигийнхэн бид нар засгийн хоолчид эдгээр бидэртээ яаж барилдахуйгаа байнаварга хийдэг байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан шүү дээ. Нөхдөө зүчэндээ өвчнгөө үүсгэж одоо бэлтгэл сургууль хийгээд байгаа шүү дээ. Тамирчин гэсэн үг шүү дээ. Манай нөхдөө тэнд унуулсан тоож байгаа байхгүй тийм.
Тэр чинь өөрөө байгаараасаа шалгаа нөгөөдх нь харин бас метод ирж ичээд байна гэж би тайлбарлаад байгаа. Ягаад тэгэхээр эн чинь нөгөө хүн бий болгоод дулаахан газар байх гэсэн баян газар руу байх хэрэгтэй. Тэр үедээ тусцаасан дордчихтэй тийм нөгөө тойруулах хүмүүс аа ингэ. Тэгэхээр чинь метод яг бас чүхээ хаз нэмнэ гэсэн чинь амьд амьдынхаа их өрөндөө зөрчөөл байгаа. Дэлхийд одоо болохгүй. Яг нэргавэнтэй зүгэлтэй тэгээд олон хүмүүс манай уяачд маань бас ойлгоорой. Тэгээд уяачд эхлээд өөрсдөө юмнахаа учрыг ойлгоод одоо энэ нэг явж байгаа нэг хэдэн нөхдүүд бас нэг зайлуул ингээд байгаа юм байна шүү гэсэн ойлголцоо чинь төржөөж дараагийн асуудал бас зэгцэн шүү. Тэрнээс бид нар нэг одоо ойлгох гайлтын уран зэцүүг олж ядтаа тийм ээ ингээд байх юм бол бидний орд хайцаа бас биш шүү. Тийм ингэж нэгдэх ёстой. Нэгдэх ёстой. Тийм энэ одоо том ярил одоо тэгэл хөвсөл гэсэн үг шүү дээ. Том ярил. Бүдүгийг ордоо яриад тийм. Энэ чинь тоглоом биш энэ тэгээд түүхэн одоо гавьяатай иждэг гэсэн мэт хийж байгаа юм билүү тийм үү? Тэгж ойлгох ёстой шүү. Тэгж өөртөө бас их дээгүүр тавьж тийм ээ. Ингэж хүн болгоно оролцож явах гэсэн байдлаар ярилцмаар байна л да. За энэ удаагийн бас лайваараа Ганшар сумынхаа ОСТ албаныхаа тэргүүнээс бас аль биесээр үндэсний албатай хамтран ажиллах саналыг бас хүлээж гаргаж байна, хүлээж авч байна гэж бас ойлгож байна. Тэр учраас одоо тэр Ганшар сум таны тэр хийж байгаа төсөлний талаар бас нэг нийт судалмаар санагдах бас нэг ойлголт өгөөд тэгээд бас ойрын хугацаанд энэ жилдээ, эх жилдээ ойрын 2-3 жилийн хугацаанд бас томоохон ямар ажил хийх гэж байна. Тэгээд тэр ажлууд дээр бас үндэсний албаа хамтраад сум холбоотой хамтраад бас нэг Монгол улсад бас нэг жишг болох үз. Аль биесны одоо тийм мордон бүртгэгдсэн, уяачтай бүртгэгдсэн ямар цагаан хил маргаан байхгүй тийм наадам хийх боломж болцоо одоо гаргалгаа шийдэл одоо юу те тэрний талаар бас санал солилцвол. За тэгээд манай Хэнтэй аймгийн Ганшар сум гэдэг бол одоо түүх одоо алхам тутамдаа түүх өгүүлсэн ийм сайхан орон нутг байдаг. За түрүү хэлсэн Ганшар гэхэл адуу гэдэг одоо адуу гэж ойлгогдсон. Одоо бүгд л адуу гэж харддаг гэж би одоо хүнчээс үе бас байгаа шүү. Тэгээд энэ адуугийн чинь энэ одоо өв соёлын чинь хүн л авч явдаг гэж би хэлээд байна л да. Тэгээд өгн ноён маань яг хөө бид нар анх нэг саман гэж байдаг гэж сонсогдгийн. Тэгээд янз бүрийн би одоо өөрөө бодлоор л явж байгаа юм л дээ. Тэгээд ер нь ингэх юмсан так юмсан. Ер нь би нэг 10 оноос хойш Монгол хатундаа нэг жил болгон бас нэг юм хийгээд байх санаатай энэ бас явсан эсвэл ижил тасалсан байна лээ. Одоо хатуу докторийн номыг сэргээдэг ч юм уу жишээ нь тийм би сэргээсэн шүү дээ. Тэгээд та зоёл төрөлхөөс тэгээд дараа нь одоо тэр ногоо ном байна. Энд бас ингээл бас нэг туслах хэрэгтэй гэл ингээл. Тэгээд сүүлд нь өөр төр нэлээ яггүй ажил хоосон. За энэ бол одоо ерөөсөө өгнө судлалын төв гэж байна. Судлалын төв. Тэгээд манай Санжаа ах маань бүсдэх захирал шүү дээ бид нар чинь. Тийм, Санжаа ах захирал хоёр захиралдаг байна. Тэгтээ ажлынхаа энэ 60-70% хийсэн байгаа. Тэр сүмжил жолууд давн дээр чинь хууч манай Ганшар сум байсан шүү дээ. Хууч сум яг энэ дээр одоо байхгүй байсан. Тэгээд энэ дээр чинь хамгийн түрүүнд би ерөөсөө музей байгуулах гэдэг хэлсэн юм байна л да. Өмнөнийхөө музей байгуулъя гэж. Хэдэн жил нэг эдний тамгыг нь дууных нь гадаад зүргийн тамгыг нь бариад алдсан да нэг. Бизнес хөвгөн 25 сая хөдөлтгөө би 20-аар авахгүй чинь үзээд тэгээ алдсан. Тэгээд зургийг авуулсан. Яг өөрхөн тамга. Яг өөрхөн тамга. Гадаад зүргийн. Тэгээд дэд зүргийн юмуд байна вэ? Над ч гэсэн номсуудаар одоо тэр музейд тамга хандуулж хэрэгтэй шүү дээ. Тэр тэгэхгүй үү тэр баруун цөөхөн юм. Тэр яг манай нутгийн хүүхэн гэсэн. Яг ба бид нар олон билчээр дээр уулзах واخоо яг үү. Хүний имийг хүнд нөгөөрөө гэж хэлээд алдсан байж байгаа. Тэгээд нэг музей байгуулах гэсэн гээд би хэлсэн юм аа. Эхлээд. Тэгээ газар хайцсан чинь амьд дээр хуучин байсан юм билээ. Ердөө болж байна. Тэгээд олон хүнтэй уулзлаа асуулаа. Төсмөд дээр нь хийсэн чи хамгийн зөвдөө. Тэгэхээр би тэр зөвгөө газар нэг музей байгуулчихдаг. Яг уу тэр нөгөө манай нөгөө хийд байгаа шүү дээ. Хийд энэ. Тэгээд дэд үз байхгүй газар хизээч юм олигтой явах хүнүүдийг би бас мэдэн л дээ. За ингээд бас төрөлдөө хандсан шүү. Төр маань надаа тэрэн дөргөөр сайхан өндөр өсөлт авчихсан. Өндөр өсөлт. Тог. Йоо тэгээд одоо зураг мураг төсөв тооцоо бүгд музейн барилга манай тондог зоржийн маань номын өргөө өнтөргээд одоо бүгд бэлэн болсон Улаанбаатарт очиод 10 хоног л угсарна.
За тэнд байсан 3 байшин тордоод би чинь бүр янз болгоцсон байгаа. За тэгээ худгаа гаргачихсан гэдэг ингээд зүчээгээ гаргацсан гэл ингээд бүх зураг одоо нэг стон барих ажиллаар эхлэхгүй байгаа. Ингээд их сайхан байна болно. Тэгээ энэ эцэс юу болох гэдэг нэг бол энд би ерөөсөө энэний эзэн хэн юм бэ гэж зөвхөн амнууд том байхгүй энд явахгүй шүү дээ. Явахгүй. Өөстөө. Ерөөсөө өөстөө авч явах би тэнд нь одоо бүх ойлсон үс юм хийж өгнө. За тэгээд машин тэр одоо нөгөө хаалтнаар бүх юм хийгээд өгсөн. Би энэ өөрхөө дэмжсэн ингээд дүүдийнх нь ажиж байгаатай хийхдээ маш сайн залуу. Ойлгож байсан. Тэгээд энэндээ ингээд үлдээн. Тэгээд би бүх юмаа дуусгаад эмийн зэгсэж өгчхөөд тэгээ ойштой холбоод залуучуудаа өгнө гэж. Залуучуудаа та нар одоо энэ бааз дээр ингээд цааш явж. Тэгээд энэний эсрэг тал нөгөө Монгол ямар одоо үйлдвэр янз бүрийн амжилтны байх биш. Нөгөө талд аялал жуулч. Аялал жуулчдыг бид нар Монгол хүн наадмыг анхаарад. Тэгээ манай Батар ч одоо их гоё аялал жуулчдын юм болж байгаа шүү дээ. Тий. Би их цагаан өсөлтөд нэг л өдөр гашир давндаа гэсэн бодлоо. Гашир одооны баяр. Хэнтийн сонгодод хоорондоо өрсөлдөж хэлж байгаа шүү дээ. Гашир одооны баяр гэж явдаг. Нөгөө талаас манай энэ Чингисийн манай Оюутны гишүүний санааж авсан маш том аялал жуулчтай дөнгөж эхэлж байгаа шүү дээ. Энийг би юу гэж хэлдэг вэ гэхээр гоё хэлдэг. Та нар эзэн Чингисийг шууд удмын ноёд талын монголчуудаа мартаад байгаа шүү гэдэг. Та нар жоохон ч гэсэн харгуу урагш явах хэрэгтэй шүү гэдэг. Нэг юм байна. Нөгөө талаас намайг энэ имийг төлөвсөн асуудлууд маш их хүмүүс очдөг юм байна. Өглөө тэнд нь хонцохоор нэг өглөөний хүүтэнд хөрх юм нэг цаавандаа ууцгаачаад шүрхэн зүйлүүд доондог эргэчээд явдаг хүмүүс тасарддаг гэж байгаа. Ийм асуудлаас болоод би энэ зөвсөрөө сонгосон юм. За энд юу байх вэ гэхээр Эрдэнэ төгсөлч хийд их сайхан ажиллана. Хийд ажиллана. За дээр нь би тэнд хоолны газар барьцаа. Одоо их том хүлээ авалт өргөө барина. Эхэлж байгаа. Бочдод барьцаа. За барьцаа. За ингээд энэ музейн барилга энд бэлэн байгаа. Монгол төгсөлчийн барилга энд ИСО хаус би Герман барилга гэж биш мод барилга. Ингээд бэлэн болцсон. За тэгээд өндөр өсөлтсөн. Одоо би юу хийх вэ? Колонк барих гэж бүх юм бэлтгэсэн байгаа. Колонк одоо тэнд би бензин. Тэнд нэг ажиллаж байгаа хүмүүсийг бас нэг орлого авах хэрэгтэй гэж үзэж байгаа. Тийм шүү дээ. За тэгээд миний нэг мөрөөдөл ингээд бас нэг юм их том хашаа бариад одоо 40 одоо суур гэрийн суур бэлдээд дунд талд нэг барилга барьсан байна. Тэр нь болохоор өдөөний хоол цай дотор нөө тэнд байна шүү дээ. Дэд үсгийг хэлэхээр цаглаа гэж ойлгож болохгүй шүү дээ. Дотор нойд уус. Би ч одоо энд явахаар дандаа нөгөө болсон нойд хийдэг байж дээ. Нойд мод ингээд дотор ингээд бүгд байж. Дүүс уус асуудал шүү. Тэгээд ингээд хоёр айл ингээд одоо айлууд ингээд надад 12 айлын өргөл байгаа. Би болохгүй. Болоогүй. Төлөвлөлтөө яасан номоор нь хийж айлуудын өндөр өсөлтүүдийг ингээд бүгдийг татчихсан. Тэгээ буулгаад. За тэгээд энд одоо юу болох гэдэг юм бэ гэхээр ерөөсөө одоо мэс үйлээ. Түгэн дэлгэр. Манайд одоо чөдөр тушаа одоо дуу харуулж байна. Гайхалтай одоо гарцсан гэж нийтээ. Би гайхаж байна шүү дээ. Явааны хөдөлгөөний ажлаар хийсэн энэ хараа төмөр тороос огоо үлдээ гэж хийж байгаа шүү. Тэгж хийж шүү. Одоо тэр хүний би нэг хөргөө ижих цех байгаа юм гэж байна. Тэгээд өвөлд нэг хэдэн бүхрийн ширмэр янзалдаг. Тэр чинь тодорхой орлого олдог байх. Ээлжүүлснээсээ олно. Тэр хийд юмнасаа олно. Тэр колонкосоо олно. Тэгээд нэг юм нэг ажлын байр бий болох гэж үзээд наддыг л зовоохгүй л нэг тийм л юм бий болгоод би нэг хай нэг том даргад ажиллаж яваар шүү дээ. Үзээд те. За тэгээд эцсийн зорилго маш их боломжтой болчихсон. Маш их байна. За тэгээд ерөөсөө одоо бүсэл аваад байгаа санаа байна да. Тий. Бүсийг аваад байгаа. Урд нь хийжлээсэн ч ямар тийм ээ. Манай ариун нарийн шиг хэлээд байгаа тэр ихтэй. Яг биднүүд одоо ингээд таны ямиг ашигласан дөрөөр хамгийн анхны нөгөө Монголоор оож үлгэр шираад амьдралаар харуулж болох байхгүй. Ямар ч хэрүүл гарахгүйгээр эртээ бүрдгээр наад баан тавраад томын наадмаас л эхэлчмээр юм байна. Тэгээд төрийн наадмын шууд зэгчлээд эхлэе явах тийм. Ингэж хэлдэг. Төрийн наадам одоо бүс уран төрийн наадам хийнэ гэдэг нь хүмүүс за ойлгодог юм ойлгох. Төрийн наадам гэдэг нь би сумх наадам гэдэг. Сумх наадмыг тэнд хийн. Тэгээд манайх ургийн наадам гэж өстой гашид нэг хэдэн 6 том одоо ургийн наадам болчихсон. Тэдний зохион байгуулалтанд ажиллана. Тэгээ морь урдуулж зохион байгуулалтанд ажиллана. Ойстой холбооноос бас юм олох хэрэгтэй.
морь уралдуулдаг юу наадам зохион Зохион байгуулалт байгуулалтыг ерөөсөө үйлчилгээ үзүүлэх нь шүү дээ. бүх юм билээ. Ерөөсөө тийм. Наадам зохион байгуулалт тийм компани байгуулах хэрэгтэй. Одоо баян утгыг чинь баян бүкээ хам ургийнхаа баярыг ингээд давж ирээд өмнө дашин дээр хийждэг. Тийм ээ бүх юм биелэн нөгөө жагчд нөгөө гэлтэй мороо одоо уснаа тоогон биелэн ходог хоёр ходог байна шүү. Нэг нь дээр мордон зөрөөс одог, нэг нь одоо өмдөн ус зөрөөс одог гэдэг. заалтар хэм ресторан бэлэн морь уралдны бүх юм бэлэн гэж. Тэгээ одоо янз бүр баяраа хийж байна. манай яг тэр хонхроос ташуулаараа ингээд харддаг шүү. За ийм юм байгаа ма. Тэгээд энэний эцэст нь бол нэг наадмын тов бол товоос тодорхой. Гашир одооны баяр 3 дахь 7 хоногийн хагас өдөр болно. 7 дугаар сарын 3 дахь 7 хоногийн хагас өдөр. Тэгээд энэ дээр аял жуулчлалын маш их санагдаж байгаа. Нэг хэдэн нөхдүүд ирж үзсэн. Би өөр уцтаа надад олигтойхон шиг морь зэр дагуулаад өгөөрэй гэсэн. Дандаа ирж юмөр ингээл одоо ингээд дор өргөж шинжтэй байлаа. За би эцэст нь яг хөрөнгө мөрөнгө янз бүрийн асуудлаас жоох удаашрсан. Тэгээд би ер нь бас нэг жоохон одоо өөрөө нэг тэрвэрж юм хийгээ тэрийг өмсөх гэдэг хүн биш л дээ. Ер нь тэгээд нэг урагшуутайхан хүмүүстэй тэр жоохон ажиллах дургу. Тэгээ одоо өөрөө чадчихвал нэг юм хийчихэд энэс би ямар ашиглах гэж хийгээгүй шүү дээ. Тэгээ миний хэлсэн тодорхой шүү дээ. Тэгээд ер нь тэгээд нэг жоохон сүулдэ бодсон. Нутаг орных нь осоо тус заах хэрэгтэй юм байлаа. Төсөв тооцоо бүгд гарцсан байгаа л да. Би одоо энэ өөртөө баар ууч одоо хандмаар юм байлээ. Та нар ийм төсөвтэй ийм ажлууд байна. Энийг нь та нар авчих уу гэдэг юм уу? Тэгээд хойг найз нөхд рүү гарч хандмаар юм байлээ. Би нэг туршсан юм аа. Өндөр хүчний нээлттэй хийгээд тэгээ нутгийнхаа манайчтай 200 юм болчих. Юу шүү 20 гаруй 4000 малтай 2000-аас дэш болоод манайх төв чигээр бачаад шүү дээ башаа. Тэгээд өдөхгүй юу. За энэ шон 200 шон орж байгаа. Нэг нь 500 үнэтэй байж та нар яах гэсэн чинь жагс гэж шүү бохоггүй. Оо би юм хийгээгүй юм авахгүй гэсэн. Би ихлээр төртөөгөө явж байгаа юм шийдчих. Та нараас би хизээд мөнгө авах шүү. Авах шүү. Тэгэхдээ тэр үедээ одоо би ажлын ингээд за мангад мочдод тэр хийнэ. Манайхан өгөхгүй. Надаас бол би ихэвчлэн надад ч их хүддэгдэг болсон байд ирсэн. За 2000 тэрийг ингээд явъя гэсэн бодолтой байгаа шүү дээ. Тэгээд та бүхэндээ ч гэсэн хандан бүгдээр очдог газар болмоор байна тийм үү? Тэр сайхан соёлынхаа үг хадгалсан зогсруу дээр хамтруулгүй яах вэ? Харин өнөөдөр ерөөс хамгийн түрүүнд бас толгойд бас энэ юм хэлээд авах байсан гэдэг бас баярлсан шүү. Том болцоо шүү миний хувьд. Тийм таатсан мэдээ яач та. За энэ удаагийн лайв маань одоо үндсэндээ цаг 30 минут болсон байна. Тэгээд дуусгах хөндлөлт өгч байна. Тэгээд сүүлийн үг болгож аюуших маань нийт одоо гол нь одоо нэг өнөөдөр одоо 2 цагаас хууль орно. Тэгээ хуультай холбоотой энэ маргаантай холбоотой энэ залуучууд руугаа энэ уяаш нартаа энэ нэг төрийн тэргүүнүүд зориулсныг та нар үг байлгүй. Тэгээд зинүүдээ лайв та. За тэгээд хамгийн том юм бол бид манай уяачд мачд маань өөрсдөө шүү дээ. Тэгээд бид л одоо сайхан ингээд юм яриад хэлээд ингээд байх юм бол дээд хүмүүс бол бас юу нэг зүрлэхгүй шүү. Тийм учраас одоо хүн болгон одоо энэ сошиал дээр инжирэл одоо инжирэл бичиж байгаа харагдах юм. Одоо ийм л юм одоо маш сайн бичээрэй гэж би хэлмээр байна. Одоо манай сонгогч нь тэр чигээр интернет орсон шүү дээ. 3G 4G гэж бичиг надад орж ирсэн. Би дөрөв мач дөрөв хэлээрэй гэдэг чинь тийм үстэй байхгүй. Надад ч орцсон тооч. Тэгээд нэг үг өгдөхгүй. Энэ өөртөө ярих хэсгийн төлөө иймэгзэгтэй мөчид та бүхэн одоо сайхан өөртөө ямар л болцоо бай тэндэг мэддэг хүн одоо бичгийн байдлаар одоо илэрхийлээрэй гэж хэлмээр. За хоёрдугаар төрийн одоо удирдлагуудаа хүн болгон одоо тэгээд уяаж байхад хүн болгон одоо бас Монгол ахуйгаа одоо амьдрах зарбгүй шүү дээ. Монгол улс тийм болчиход байгаа шүү дээ. Гэхдээ бидний одоо өвөг дээд яхаарахгүй одоо энэ Монгол ахуй байдаг. Тэгэхээр Монгол ахуй одоо уламжлал тийм ээ энэ одоо зүйлийг л маш сайн бодож ил энэ хурал дээр цаг шийдвэрээ гаргаараа
гарах байх гэж юу бодож байгаа байгаас. Найдаж яах гэж. Монгол хүмүүс ямар гадныхын ирээд бидний энийг гаргаж байгаа биш тийм ээ. Хүн болгоны үзэл бодол янзур байж болно. Сөргөлдөж болно шүү дээ. Тэгэл аль нэгээр нь шийддэг хөлдөө шүү дээ. Юм шийдэхгүй хайдгүй шүү дээ. Тийм ээ. Аль нэг тэгэхээр зөв талдаа одоо Монгол түмнээ малчин түмнээ одоо хүндэлсэн ийм одоо сайхан зөв шийдвэр гаргаасаа гэж одоо миний туйлын хүсэж байна. Энэ тал дээр бид бүхэн ч гэсэн одоо энэ ер нь хүмүүсийн хандлага чиглэл өнөөдрийн сайхан юм гараасаа гэж хүн болгон сайхан бодол сүгээ өргөж хүн болгон одоо энэ залбирх юм бол одоо монголчууд ч одоо нөгөө бэлгэлээрээ л аваа явчихдаг хүмүүс шүү дээ. Бол тийм ээ. Тэгэхээр энэ сайхан одоо амжиж одоо бид нар энэ чинь суугаад байх байсан. Гэтэл та бүхэн маань бас амжаад ингээд ийм асуудал одоо 50 гэдэг бол тэгэхэд нь үржил байгаа. Тийм учраас сонсч л энэ дээр сонсч л байгаа. Тэгээд итгэлтэй байх хэрэгтэй. Тэгээд сайн сайхан болох байх уу гэдэг. Сайн сайхан дэлгэрэх болтойгоо тэгээд наадам гэдэг чинь манай Монгол хөдөөнийхний хамгийн том одоо нэг нэгнтэйгээ өөрсөлдсөн нэг нэгээ харсан одоо жоохон өгөөдөж илүүл нэг нэгнтэй эд юм гайхуулсан ийм сайхан төрт уламжлалт шүү дээ. Төрт уламжлалт. Энэ наадмаараа нэг гоё наадам байхгүй байлаа ч гэсэн өмнө байж л байсан шүү дээ. Шиг нэг шиг. Тийм үү тий. Энд ч гайхуулдаг шүү дээ одоо. Байж чадсан шүү дээ. Тэгээд зохимч нь болохоор яг хөдөө Монгол дээр тэгэхгүй харагддаг. Нөгөө хүмүүс ингэж ингээд одоо би бодож байгаа нэг ийм олон алаг костюмтэй хүмүүс бол одоо энэ сүүд их байх юм. Өдөртөө харагдахгүй байгаа тийм. Ирээд яраа болсон дээлтэй хүмүүс яваад байхад одоо тэгээ мөртөөгөө зогсоод мөртөө нөгөө хоошоороо иж байгаа тийм нэг одоо их зохимжтой харагдаад байдгийг тэгээд ингээд тэгхэм яруу наригч ирснээр нөгөө хурдан дөргөмөөрөө сул мөнгөөр гоё тийм ээ өөрөөсөө боломжтой тэгээд өөрөө нөгөө хорондоо мөнгөжгүй мөнгө хорных нь толгой тэр мөнгө тэгээд тэрүүгээрээ гоё одоо энэ ингэж одоо сайхан бэлэгдэж хэлүүл амьдрах хэрэгтэй байх уу тэгээд би өөрөө одоо сумын тэр манай дараа үеийн дарганы хийсэн тэр ажил яг манайхан юм гайхуулдаг жил зориулж эдгээр хийдэг болчихсон жилд зориулж. Ой мэдэн цаашаа. Энэ жилийн хин. Тэгээ одоо бүр юм чийж мөнгөөр хийж ах шимээр одоо. Жил зарим одоо бас тэгээд цодоо яатаж авсан. Яа, тэгээд та бүхэн минь одоо нэг хүн нэгдэхгүй тэгээд их зөв хандлагатай, зөв ойлголттой болгоорой. Одоо Монголын одоо үзэж байгаа нийт малчид маань цаашдаа тэгээд нэг нэгэнтэй хэлж байхгүй бол би л одоо мэдээд гэдэг шиг ингээд яаж болохгүй. Манай хөдөөнийхний чинь интернетээс сурдаг штэ. Намайг энэс гаргахад тов тарцсан байж идэг. Гаргаалтайсан. Нэг аль ороход тэдэрээс гинэ байлаа. Ерөөс гайхалтай ш тэр одоо юм. Би тэрний учрыг одоо ойлгохгүй байна. Мэдээд амжуулаад авиас болсон ш та. Тэгээд ийм одоо хүмүүс чинь тэгээд энэ олонлтод мэдээлэлээ суугаарчсан найз нөхөд одоо тэгээд сайхан одоо юу яаж эмгэлтэн нэгдэж тэгэл хэдүүлэл Монголд байгаа авч үлдэндээ тийм ээ. Одоо өөрийгөө одоо их том бодож штэ хэдүүл аваад үлдэндээ л гэдэг байгаа юм. Үлдэхгүй хоо. Тэгээд одоо өнөөдрийн зочтой одоо оролцоод ингээд бүгдээ сайхан ярьлаа. Тэгээд яг Монгол одоо нэг биднүүд Монгол хүн өрөөдөө байдаг штэ. Тэгээд би нэг одоо нэг адууны шүлэг биш штэ манай том яруу наригч хоногийн шиндээ босоо зөөргөн сэрэх гэж байгаа. Хонь өхрийн бэрчээр дагч ойрхон эргэлдэхгүй гэж аахгүй. Нөгөө адуу болохоор яадгүй л гадаа хашаан заавал байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр манай адуу шин бостаас яруу наригч харж ирсэн. Тэгэхээр хонь өхрийн бэрчээр дагч ойрхон эргэлдэхгүй гэж. Хол сэрбэн өснө омглон газар итэжтэй. Хоногийн шиндээ босоо зүүргэн сэрэг хорвоогийн сэргэлэн амтай адуу сайхан гэх. Тэр сайхан Монгол адууны хэмээр бас Монголын ард түмнийг ивэх байлгүй. Тэр Монгол адууных нь өөрийнх нь одоо бас хэмээр байгаа учраас устж өгөө болохгүй тул бас нэг ард түмний нэг хамгаалаа тийм ээ. Монгол наадамдаа их орхон одоо үлдэх байхаа гэсэн бодолтой байна да. За өнөөдрийнхаа зочноор Хасуун Мегат компани ерөнхий захирал Энтэй аймгийн гал шар сумын Вэжти холбооны дарга Түмэн Яшхан оролцлоо. Тэгээд манай Монгол магнаа лайв үндэсний холбооны маань лайв бол энэ Монгол өв соёл, Монгол одоогоо дэмжиж байгаа бүх одоо хүнд нээлттэй шүү. Тэгээд манай энэ лайваар ороод өөрийнхөө үзэл бодлыг хуваалцаад, шийдлийг санал болгоод ингээ яг дараагийн дугаарт бас оролцох хүсэлтэд илгээж болно гэж суулмжлмаар байна. За гэд Монголын заяа ихтэй гэдэг шиг тэгээд хууль дүрм төр засгийнхаа сайхан шийдвэр гаргачих байлгүй дээ.
За байвал. Яддаг гоног дээр дарагдаад энэ цааш явах гээд биш үү? Явах гээд.